Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө. Шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд! Гэр бүлийн радио 104.5, 84.5 FM-ийн долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм тандын өглөөний амар амгалан айлтхан мэдчилж байна. 3W1045 вебсайтаар бөмбөрцгийн өнцөг булан бүрээс 104.5, 84.5 долгион дээр та яг одоо яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Харин үзхийг хүсэх юм бол Гэр бүлийн радио 104.5 гэд Facebook дээр бичээ тайгаарай. Яг одоо дүрстэйгээр танд Улаанбаатарын өглөө хүрч байгаа шүү. Ингээд радиогийн 1-р студид хөтлөгч Эрка, Заяа, найруулагч Мизугийн хамтдаа энэ өдрийн Улаанбаатарын өглөөг албан ёсоор эхлүүлж байна. Алга тосон угтан авна уу гэсэн. Юу? Алга тосоо. За ингээ алга тосцгоё. Алга тосороо. Манай Эркаг алга тосон хүлээж авцгаая хэдүүлээ. хэдүүлээ. Алга тосон штэ. Өөр яах юм? Алга алдлах юм уу? Алга тосон хүлээ авцгаая нэрэн шүү. Эркаг Амаа бомбаалгаад угтан аваарай манайхаа. Бомбаалгад. Тийм бомбаалгаа ингээд. Бомбаалгад гэнэ. За өчигдөр орой их сонирхолтой зүйл болсон байна. Энэ мэдээллээр өнөөдрийг бас эхлүүлэе гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр Зуслангийн бүсэд баавга орж ирсэн байна өчигдөр. За тэрнээс амар юм орж ирсэн байна. Юу? Монгол улсад маань Билл Гейтс буусан байна. Тийм байсан. Гэхдээ яг Билл Гейтс чинь Зуслангийн бүс рүү хүн айл өрх дунд орж ирээгүй шүү дээ. Тэгсэн. Нэг тэгсгээл онгоцны буудал хаяар ингэж яагаад яахан орж ирсэн. Баян үлгээ гэжсэн баха. Энэ баян үлгийд яагаад байгаа юм бэ? Билл Гейтс чи баян үлгийд буусан шүү дээ. Харин тэгээд биш. Зуслангийн бүсэд гэдэг чинь баавга болов. Баавганы Зуслангийн бүсэд. Билл Гейтс баян үлгээд чи Билл Гейтсийг хариулсан юм уу? Тий би Билл Гейтсийг хариулахгүй юу? Чамаас баавгыг асууж байгаа чи. Баавга чүр хаана буусан гэхээр чин буусан чин тэгэн штэ. Хаана Зуслангийн бус баавга бууж ирсэн юм шиг уулнаас. Үгүй бууж ирээг буулаас. За хаанаас аль Зуслангийн бус. Скватер дүүргийн их баян орчинд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бийг үүсэн баавга ойртож ирсэн тухайн мэдээлэл ирсэн байгаа юм байна. Тухайн газрын ойр орчмоор аялаж зугаалж байгаа иргэд уулнаас бууж ойролцоох бүс нутаг газраас нэн даруй холтхыг бол анхааруулж өчигдөр 11 цагийн өмнө энэ мэдээлэл шуурхаагаар гарсан байна шүү. Баавгата таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээ, хоол өгөх болон араас нь дагахгүй байхыг онцгой анхаараарай. Араас та нар дагав та. За тэгээ иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж тухайн чиглэлд аялаж зугаалахгүй байхыг анхааруулж байна гэд нийслэлийн байгаль орчны газраас энэхүү мэдээллийг яаралтай шуурхаагаар л өгсөн. Тэгэхээр Зуслангийн бүс буюу Скватер дүүргийн их баян гийн орчин болол ингээд бүр нас бий гүйтсэн баавга Зуслан бүсэд орж ирсэн байна шүү дээ. Хүн хөллийн газар. Ой бас гой сонирн биш дээ. Америк шиг санагдчих. 20 метрийн зайд гэж байгаа аахгүй. Тэгэхээр ч ерөөсө 20 алхаал хав. Тий, нөгөө хүн дагаа явсан гэсэн. За дагаж явсан учраас ийм мэдээлэл гарч ийн дагаж явж болохгүй шүү гэдэг мэдээлэл гарч байгаа. Манай одоо юу гэдгийг хөвч тайг одоо энэ ой модонд амьдардаг Монголд амьдардаг хамгийн аюултай амьтан чинь одоо тэр ирвэс уулын юунууд штэ. За тэрнээс хамгийн амар нь баавга واخгүй юу? Баавга чинь хүчрхэг дээрээс нь махчин амьтан. За тэгээд манайхан болгоомжтой байгаарай. За тэгээд өчигдөр ярьжсэнчлэн сор 17 уулзалтын эргэн тойронд болж байгаа мэдээллийг та бүхэнд өглөөний 10 минутаараа хүргээд байна гэсэн шүү дээ. Тэгэхээр 10 минутын чинь 5 минутанд баавга Билл Гейтс хоёр дээр яваад өглөө. Сороос гадна бас нэг өөр юм болсон. Юу? Урд шөнийн байдлаар гэх юм уу да 3 том үзэгдэл бий болсон гэж байгаа байхгүй юу? За ямар үзэгдэл? Сансар өгтөргөн ховор үзэгдлүүд нэгэн зэрэг тохиолсон. 3 том гэхэлэр Мизу, Эрка, Заяа болоод хийж чадлаа шүүгүй юу? Бүрэн наран хэртэл болсон юм байна. За яг энэ гэхдээ Монголд харагдахгүй. Энэ нь Гренланд, Айсланд, за Испани, Оросын хойд хэсэгт буюу ингээд энэ дэлхийн яг энэ хойд өргөрөгт амьдарч байгаа хүмүүст бол улсуудад харагдах юм байна. За 6 гаргийн жагсаал болсон гэж байгаа. За эдгээр ер нь бол те чөлөөл мөлөөл те монголчууд ирэх чөлөөтэй амьдарч харин юуны төлөө тэмцэж 6 гараг жагсан юм байна. Нар мантахаас дөнгөж өмнөх нь Буд, ангарах, бархас ба тэнгэрийн ван, дэлхийн ван, сугар гаргууд
дэлхийн хаяанд нэг шугамд жигссэн үзэгдэл болсон. За тэгээд Посейдоны одоо солирын урсгал бий болж байгаа юм байна. Энэ нь яаж байгаа юм гэхээр жил бүрийн хамгийн тод солирын урсгалын оргил үе өнөөдөр зохиож байгаа гинэ. 100 орчим солирын урсгал бидний нүдэнд харагдах боломжтой гинэ. Тэгэхээр нар жаргасан үед одоо Монголоос харагдах хэсгийг нь бол би нарийн сайн харсангүй. Тэгээ харж байгаа од ингээ харагддаг штэ. 100 гаруй одоо хүслээ шивнэх тийм од нисэх нэ. За 100 хүслээ бодсон. Өнөөдөр чи ингээ 100 хүсэл бодох юм. Тэр чи одоо ингээ тэнгэр дээгүүр ингээ одоо Европод нар хэртэлт болсон гэж Жуундагийн бичиж шүү. Яг тийм тэгж байгаа шүү тий. За сар 17 уулзалтын эргэн тойронд болж байгаа мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. Сүлжиттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал 8 дугаар сарын 17-оос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. 8 дугаар сарын 17-оос 28 гэсэн үг. Хурлын үеэр наран туул дүнжин гаруй худалдааны төвүүдийн авц зогсоолыг түр хаагаад тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр болж байгаа юм байна. За хурлын үеэр нэмэлтээр нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд 10 минутын давтамжтайгаар үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа гэж албаны хүмүүс мэдээлж байгаа юм байна. Сар 17 хурлын үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо буюу үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. За мөн машин болд юм болов уу гэж бодсон шүү. Мөн хурлын үеэр налаах дүүрэгт нүүдэлчин фестивал болох учраас зочид төлөөлөгч болон иргэдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлэхээр болж байгаа юм байна. Тэр нэг налаах л олон төмний нүрийг дахлах юм да. Нийслэл хотын зүүн талаар яг энэ юунууд хурлын процессууд болохоос гадна нийслэл хотын зүүн тал руу чиглэсэн үйл ажиллагааны зохицуулалтууд айгүй их болж байгаа гэсэн. Машин тэрэг явуулдаг юм да. Тийм, машин тэрэг явуулахгүй. Машин тэрэг угаасаа явуулахгүй гэсэн. Энэ үеэр тэгээд нөгөө нэг налахаас ирдэг ажилчдаа тэгээд бас нэг жоохон хөрх юм өнгөрөөгөрөө хөрхий хоцордсон шүү саад болж. Налахаас ирсэн ажилчт нөө. Тий. Би бас яг энэ үед налахаас ирж таарах гэдэг байна. За дараагийн мэдээлэл заяа. Яг үүтээ сар 17-тай холбоотой шүү дээ. 2026 оны 8 дугаар сарын 17-оос 28-ны өдрүүдэд мэдээ зохион байгуулагдах байгаа мэдээллийг хүргэж байгаа. Үүнтэй уялдуулаад тухайн бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулахаар болж байгаа. Найруулагч маань яг нөгөө бэлдсэн сургууль цэцэрлэгийнхэн зургуудыг ингээд гүйлгээд харуулчих. Нэг өсөндөө 7 хуудас байсан. Тийм учраас ингээд нэг бүрчлэг харуулхад хэцүү. Гэхдээ бид постэр бас оруулнаа. 73 цэцэрлэг 60 сургууль гэсэн үг шүү. За. Элсэлт бүртгэлд шилжих хөдөлгөөн зэрэг захимаар зохион байгуулна. Ерөөсөө сургууль дээр зохион байгуулахгүй. Ингэхдээ багш ажилтныг зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажилуулахыг холбогдох яамнаас үүрэг олгоод байгаа юм байна. Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр үйл ажиллагаанд өөрчлөлт бол ерөөсөө орохгүй юм байна. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж байна. Эцэг их асран хамгаалагчид яг одоо энд гарч байгаа жигсаалтын дагуу хамрах сургууль цэцэрлэг хүүхэд нь хамрагдаж байгаа бол бас бэлтгэлээ яаж хийх үү, захимаар орох үед нь яг яаж зохицуулах уу гэдгээ ингээд уцаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах юм байна. Тэгэхээр бүх цэцэрлэг сургууль биш гэсэн үг үү? Бүх биш. Бүх биш байхгүй юу? Тэгээд энэ сор мор гэсэн ийм юутэй ийм постэр байгаа юм ба шүү дээ. Яг зөв. Би гайхаад. Яг сор 17-гийн хүрээнд одоо жишээлх юм бол Сүхбаатар дүүрэгт болно гэдэг байгаа шүү дээ. Сүхбаатар дүүргийн за Сүхбаатар дүүргээс ийшээ цэцэрлэг байна шүү дээ. Төв цэнгэлтгийн ойролцоох цэцэрлэг сургуулиуд гэдэг ч юм уу те. Тэгээ энэ цэцэрлэг сургуулиуд нийтдээ 5 дүүргийн 73 цэцэрлэг 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулахаар буюу 9 сарын 1-ээс танхимаар орохгүй байх нь шүү дээ. Харин бусад цэцэрлэг сургуулиуд саяны жагсаалтанд байхгүй байгаа бусад цэцэрлэг сургууль захимаар биш 9 сарын 1-ээс танхимаар хичээл нар. 33 48 байсан уу сая? Анзаарсангүй шүү дээ. Өө ямар болоо юм бэ? Дараа нь нарийн анзаараарай заа. Ой, тэрнээс гадна өнөөдөр 8 сарын 12-ны өдөр. Яасан. Тэгээ өнөөдөр нөгөө нэг би бүр айгаад шүү дээ. Ямар өдөр юм бол. E-sport World Cup 2026 болж байгаа. Одоо e-sport-ийн одоо дэлхийн авраг шалгаруулах тэмцээн болж байгаа байхгүй юу? За. Тэгсэн чинь одоо энд нэг Монгол өнгөрсөн жил энд нь төрүүлсэн. Энэ жил Монголд цоо шинхэн бүрэлдэхүүнтэйгээ одоо яг урагдж оролцож байгаа 26 баг оролцож байгаа одоо урагдж орж байгаа багийн тоонд манай баг явж байгаа. Өнөө өрөө тоглолттой. За баг танилцуулалтаа амжилт хүсье. Ингээд хамтдаа эхний булан руугаа шилжихэд бэлэн болсон байна. Үүнээс өмнө яг одоо меншн давалгаандаа бас нэг дээрээ меншн давалгаандаа нэгдснээр энэ 7 хоногийн бэлгийн эзэн болох боломж танд нээлттэй байгаа шүү. Энэ 7 хоног гэр бүлийн 3 гишүүнийг
Эсвэл 3 хүүхдийг ч юм уу бид Prime кинотеатрт Prime Cinema кинотеатрт хүн алз Minion тоглоомын түүх 5 гэсэн эдгээр 3 хүүхдийн киноноос өөрсдөө сонгоод VIP танхимд нь ч байж болно. Өөрийнх нь цаг замд тааруулаад хамгийн ойрхон байршлын салбартаа тааруулаад та бүхэн захиалгаа баталгаажуулах боломжтой. Гэхдээ ингийн тулд меншн болон зүрхэн даалгаандаа нэгдээрээ зүрхэн меншн даалгаандаа нэгдэж хамтдаа сонсох хүссэн хүмүүсээ урайлан дуудаад эхний болон руугаа шилжицгээе. Улаанбаатарын өглөө үргэлжилж байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд. Зарим нь алдартай, зарим нь бараг мартагдсан, зарим нь энгийн хэрнээ санаанд оромгүй түүх энд дурсагдах гэж байна. Энгийн хэрнээ мартагдавшгүй гайхамшигтай түүхийг сануулах түүхинд болон маань үгээр эхэлж байна. Мэдээж нэгдүгээр студид Эрка Заяа найруулагч Мизо ажиллаж байна. Комментуудыг хүргээд өнөөдрийн түүхиндийг болвол модератороор нь Эрка байгаа. Тэгээ түүхээ бэлдэж хум царайтай байна. Хизээ чи энэ хүнээс ийм царай гарахгүй. Тэгээ хамгийн гол миний дэргэд ингээд нойлын цаас тастаа тавьсан байгааг нь би гайхаад байгаа байхгүй юу. Би нүрэ будаж орж ирсэн. Тийм учраас уйлмааргүй байгаа гэдгээ бас Эрка төрүүлээд хэлээд байгаа шүү. Тэгээд тэгсэн чи уйлна л гээд байгаа. Манай Мизугийн явуулж байгаа ай бол яг уйлахад яг зориулсан байгаа байхгүй. Огшоогоод. Жун Дагийн комментээс надад эхэлж харагдж байгаа хгүй. Түүнээс өмнө коммент байна уу хардаа? Жун Дагийн комментээс эхлээд өмнө коммент байна. За. Гигэн тугуулга өглөөний мэндэ найзуудаа 3 цэнхэр зүрх Жун Дагийн явуулсан байна. Батараад байгаа. Тэгээ Европ нараа хэсцэн гэдгээс өмнө тэр өөрөө битсэн байна. Үгүй тий харин тэр чин ингээд доош байгаа байхгүй юу? Тийм үү. За тэгээ Аленка маань өглөөний мэнд гэж орж ирж байна. Мэнд гэсэн байна. Далха алтан намар гигэ өглөөний мэнд алтан чимэг зүхэ өглөөний мэндэ гэсэн байна. За мэдээж меншн давуулгаанууд бол үргэлжилж байна. Меншн давуулгаа явсаар сайхнаач мэнд амар гэж орж ирж шүү. Тэгж байна. За ятам сүрэн туяа өглөөний мэнд ганц сүрэн цагаана 3 зүрх улаан зүрх явуулсан байна. Аврах том зүрх явуулсан байна. За наран цэцэг бат цэцэг өглөөний мэнд гэсэн бол за мэдээж ингээд мэш Эрка би байна дуудаад ахын гинэ. Харин тий би харсангүй харин дуудчихлаа. За ингээ мэшин давалгаануудаас л үргэлжилж байна шүү. Өнөөдрийн түүхэнд булангаар Эрка ямар түүх бэлтжээд намайг уйлуулна гэд эсвэл 0 орхиж жагаад 0 орхиж жагаад мартаа тавьсан бол үгүй гайхах юм. Чин юм нүур мүр арчиж бач. Хэрэгэлцсэн юм шүү. Арайч бас хэрэгэлцсэн юм тахгүй баха. Хэрэгэлц би 0 орж хэрэгэлчээд аваад өрхөө чамд. За sorry. Бас өнгөгүй аавна гэж байхгүй хаа бас. За. Бүр их ходоод гинсэнд нь өнгөр тогтгоо байлцсан. Ингэсэн. За юу ч гэсэн тастаад ээжээ. Ер нь бол Эркан ингэж байгаа. Дэлхийн түүхийг өөрчилсөн одоо зүйлсүүд юу байна гэж жоохон хараад байгаа. Хайгаад байгаа. Их сонь юм байд юм байна. Дэлхийн түүхийг өөрчилсөн. Өнгөрсөн удаа би мөнгөн дэвсгэртийн тухай ярьсан бол тэрний өмнө Сүвэцэн сууг ярьсан. За юу ярьлаа өөр нэг иймэрхүү юмуд ярьсан заяо. Эн чин Сүвэцэн сууг лөө. Үгүй наа чи мөнгөн дэвсгэрт нь. Мөнгөн дэвсгэрт үү? Эн чин Сүвэцэн сууг лөө. Биш үү? Наа чи мөнгөн дэвсгэрт нь шүү дээ. Би дөрөв мөнгөн дэвсгэртийг л маш сайн сонссон юм байна. Тий. Ер нь бол ингээд нэг юм хүн төрлөختөн өөрсдийнхөө дэлхийн түүхийг хурдлуулсан зарим зүйлээр удаашруулсан байдаг. За тэгээд тэр зүйлсүүдийн тухай ярьж байгаа. Өнөөдөр би та нарын санаанд ч оромгүй сони юм ярьж байгаа юм заяа. Дэлхийн түүхийг өөрчилсөн төмөр хайрцаг гэдэг нэртэй одоо сэдвээр би та төмөр хайрцаг дэлхийн түүхийг өөрчилсөн төмөр хайрцаг. За салфетка бэлэн байлгаж байгаа. За одоо ойлгохгүй их одоо асгарна шүү. Яна би хийсэн штэ. Нөлөөсөн төсвөртэй өнөөдрийг би ингэж нэг арай өөрөөр жоох явах гэж оролдож байгаа ингээд. Ойлуулж байгаа. Би ингээд зүгээр л ингээд ярьдаг байсан штэ. Одоо би жоох унших маягтай заяа. Ай. Тий, жоох ингээд цэгцтэй юмараа. Тэгэхгүй бол хайрын имийг бас ярин болгочих үү те. Ингэж мэгцсэн те. Тэ. Энэ яригдэн шүү. Өнөөдөр бас яригдэн энэ. За тий, эртхэн хэлчихээ. Бити пис хийж яриа заяа.
Эсвэл чи ингэ санаад гээд ойлж юм. Нэг басанда инээгээд яах юм бэ тийм үү? Инээгээд илгэн хөшөөл тэгэл нүднээс гарах юм тийм. Эркач ойлуулна ч гэж юу юм бол. За бүгдөө одоо ингэ эргэн тойрноо нэг хараад үзээрэй зөө. Эргэн тойрноо хар. За чи битээр бол эргэн тойрноо хараад имэргүй те. За эргэн тойрноо харж болно ер нь бол. Хүн болгон байгаа газрынхаа эргэн тойрноо хараарай. Төмөр хайрцаг хайх юм байна. Таны ууж байгаа кофе, за гар утас, өмсөж байгаа хувцас, за компьютер техник хэрэгсэл, за гэрт байгаа электрон бараа айл нэг далаагаар тээвэрлэгдсэн байгаа угаасаа. За магадлал их өндөртэй. За үгүй маа гэхэд одоо газраар тээвэрлэгдсэн байдаг. Одоо газраар одоо төмөр замаар тээвэрлэгдсэн байдаг. Харин тэдгээрийг дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцгт хүрэхэд асар том үүрэг гүйцэтгэдэг нэг зүйл бол миний өнөөдрийн ярих гээд байгаа дэлхийг өөрчилсөн төмөр хайрцаг юм байна. За хүмүүс нүрэ бодохгүй байж ахаар болсон шүү. Тийм учраас яриараа. Тийм үү? Уйлна гэхэр чи юм тэгж штэ. Нүрэ бодохгүй байж газ яр гинэ. За байж гараа. Хурдан яр. Намайг сатааруулаад манай найруулагчийн нөгөө өглөө болгоны оруулж ирдэг тансаглал орж иж байна. Энийг хийгээд авчих эхлээд. Энэ кофе хүртэл одоо ярихад энэ хамаатай. Хамаатай юм за. Энэ миний ууж байгаа кофе хүртэл одоо над дээр ирэхин тулд хичнээн мянган бээрийг туулсан юм билээ. Бөө мэд. Энэ ч таахгүй. Багч авах битээр мэдэхгүй энийг. Хаяа. За. Тэгэнгүүт. Радио юм болов гинэ. За биш. Биш үү. За. За гаднаас нь харахад өнгөц харах юм бол ердөөл дөрвөлжин төмөр хайрцаг. Гэхдээ энгийн хайрцаг, энэ энгийн хайрцаг дэлхийн эдийн засгийг үнцээр нь өөрчилсөн. Дэлхийн эдийн засгийн хурдцыг үнцээр нь өөрчилсөн. Окей? За өнөөдөр дэлхийн худалдааны асар их хэмжээтэй ачаа контейнероор тээвэрлэгддэг заяа. За хамгийн сонирхолтой нь энэ системийг анх харахад тийм ч гайхалтай ер нь тийм санаа бол байгаагүй. За энэ санааг одоо энэ контейнер гэдэг зүйлийг бүтээсэн хүн бол Малкольм Маклен гэдэг одоо зүгээр энгийн тээврийн машины жолооч хүн байсан. Том тэрэг барьдаг л хүн байж. Тэгээд ер нь нөхцөл байдлыг анзаараад ер нь ийм хэрэгтэй юм байна гэдэг одоо анхны хэрэгцээгээ бол олж харсан байна. Гэхдээ энэ зүйл хэрэгтэй юм байна гэдэг бодлоос нь хойш энэ бодлоо тээж явсаар хагаад 20 жилийн дараа энийг аяг ажил хэрэг болгосон нь өнөөдрийн бидний хэрэглэдэг контейнер багхгүй. За өнөөдөр би та нарт контейнерын тухай ярьж байна. Контейнер бидний хэлж заашнаар контейнер шүү дээ тийм. Тийм шүү дээ нэр би контейнер гэдгээр бас нөгөө эвгүй сонсогдоод байгаа байхгүй. Контейнер. Тэгэд яхаа контейнерын талаар бид сонсонгуудаа ойлгох юм уу? Тэгнь. Айгуу имзэг түүх заяа. Тийм үү. Тэ. Би бүр одоо үнээр чи над салбитгийнхаа учрыг л олохгүй байх шиг байна те. Харин би эдний салбитг гэж чи. Би 0-ын заасны учрыг олохгүй. 0-ын зас ингэсэн юм аа. Нөгөө миний компьютер ингээд би дэлгээд нөгөө нэвтрүүлгээ ярихаар ингээд нээсэн чинь дэлгэсэн нэлээ халтар байхаар нь очиод 0-ын зас тасалж авчираа ачсан. Тэр хараа да. Жохон хараагаа сте. Бата уйл нүрэ бод. Ажинка нүрэ бод. За та нарыг ойлгохгүй ч байж магадгүй. Гэхдээ энэ бол одоо та бидний өнөөдрийн одоо дэлхий яаж явдаг вэ гэдэг түүхийг та нарт хуваалцах гэдэг. За хэрвээ хараа хүний биеэр энэ дэлхийг зүүрлэх юм бол одоо контейнер бол одоо бидний цусанд гүүх цагаан ис одоо эсвэл одоо улаан ис ч юм уу те тэр байх нь шүү дээ. Одоо энэ том зүгээр төмөр дөрвөлжин одоо манайхан монголчууд бол ихэвчлэн энэ дотор ч одоо нэг цуслангийн хашаанд нэг байж идэг те. За тэгээд нэг ийм дугуйцсар масуур нэг энийг янзлаа дугуйцсар болгоцсон байж идэг ч гэдэг юм уу те. Нэг ийм агуулах маягаар бид нэр хэрэгэлдэг бол одоо контейнерыг анх бүтээсэн хүн нь бол зүгээр нэг тээврийн машины жолооч байсан. За контейнер үүсгэхээс өмнө юу болсон тухай би та нарт одоо товчхон хэлж өгье. Ер нь контейнер бий болохоос өмнө бараа бүтээгдэхүүнийг далаагаар тээвэрлэхтэй 1950-ад оны тухай бүгдээрээ ярий. Энэ усан боовтод та бид нар ирлээ гэж бодоход ямар юм болж байгаа вэ гэвэл хэдэн 10-100 ажилчид битүү завж хөлөөгөө наашаа цаашаа холгоод юм өргөөд зөөгөөд явж байгаа. Энэ яадаг байсан бэ гэхээр бүгдийг нь гараар зөөдөг байсан. Зарим нэг хитрхи жижигхэн одоо юм будаа модаач гэдэг юм уу иймэрхүү зүйлсүүдийг бол шуудаагаар зөөдөг байсан мэдээж. Зарим нэг зүйлсүүдийг бол модон ийм жижиг хайрцагт хийгээд гараар зөөдөг гэж. За ингээ гараар зөөн. За модон хайрцаг, торон ууд, кофений шуудаа, хөвөнгийн бодол, торх бүр зарим нь бүр автомашин, бүтэн автомашин. За тэгээд автомашины дугуйнуудыг ингээд нөгөө юуны борцыг ингээд нэг уцаар хэлхдэг штэ тий. Тэрэн шиг ингээд автомашины дугуйнуудыг ингээд хэлхцэн маягаар ч юм уу тий. Бүгд ер нь бол ийм задгаагаар за булк
big bulk shipping гэж явдаг байсан юм байна. Ингээд бөөнөр нь ингэж зөөдөг ийм ажил одоо хийдэг байж хүмүүс. За тэр ч утгаараа ер нь бол хараа нэг ачаа одоо нэг тонн ачаа ачхад нэг 6 орчим долларын зарлага гардаг байж. Зөвхөн ажилчдын хөлсөнд нь. Тэгэхээр өнөөдрийн миний уугаж байгаа энэ кофений нийт өртгийн бараг 90%-ийг нь цэвэр зөвхөн ажилчдын хөлсөнд өгдөг байж. Тий. Тээврийн зардал нь биш ажилчдын хөлсөн. За дээрэс нь энэ хараа усан онгоцыг дүүргэхэд за тэгээд усан онгоц хөдлөх хүртэл асар уддаг байсан. Бат бүр бараг бүтэн сар мар болдог байсан. Тэгэхээр зарим нэг ачаа бараа бүр зөөгдөх боломжгүй байсан. Одоо ялангуяа хүнсний за тиймэрхүү юмнууд боломжгүй байсан. За тэгээд машин жишин одоо тэр одоо зарим нэг зүйлсийн үн бол асар үнэтэй байсан шалтгаан нь ерөөсөө цэвэр зөвхөн ачаа тээвэр. Энийг ачхад хамаг мөнгө өрдөг байсан. За тэгээд дээрэс нь усан онгоц ямар том байхаас үл шалтгаалж одоо юунд боломжгүй. Одоо зарим нэг ачааг олноор нь ачих юмч боломжгүй. Жишээлбэл машиныг машин дээр тавих боломжгүй шүү дээ. Тийм учраас нэг машин тавьсан бол тэгэл болоо. Дээр нь юу ч тавих боломжгүй. Ингээл ерөөсө тээвэрлдэг байсан. Тэгэхээр ерөөсө ингээд зай талбаан одоо хүртээмжтэй байдал усан онгоцон дээр ачих ачаа. За дээрэс нь одоо энэ араа ингээд ачаанууд гимтдэг. Ачаанууд алга болдог. Тэгжлэхэл хулгаад алддаг. Бүр хулгаад алдна гэд бүр ийм төлөвлөгөөтэйгээр ачаагаа ачдаг байсан. Хай. Одоо би одоо 100 хонь ачуулвал те за нэг 50 л очивол одоо миний одоо болж гин гэж бодно. Тий. Тэнгүүд одоо ажилчт нь те өөрийнхөө нормыг авч байгаа юм шиг л ерөөсөө авах нь биш. Авдаг байсан. Тийм амар. 50-аад хүлээж байгаа. Харин тий. Угаасаа 50-аас нь илүүгээ олж чадахгүй шүү те. Бараг илүү очиж юм бол тэр чинь алдаа болох гэдэг шүү дээ. Харин тий. Тэгээд ер нь далаан тээвэр зөвхөн далаан тээвэр биш л те. Тэгээд нэг хойроо замын тээвэр хүртэл маш хүнд байдалтай байсан. За тэгээд нэг машины жолоож одоо мань нөхөр шүү дээ. Машины жолоож байсан. А зэгээс Б зэг рүү юм хөрөх хугацаа нь бол гайгүй. Хурдан мөртлөө. А зэг дээр очиод хүлээх хугацаа нь аягүй урт. Б зэг дээр очиод буулгах хугацаа нь аягүй урт байсан. За ингээд энд одоо мань нэг бүрчлэн зөөж байгаа. Тийм нэг бүрчлэн. Тэгэл эн чинь нэг хүний юм биш дээ аягүй бол. Олон хүн. Тэгэл аягүй бол хурж яал нэг нь тоолоод аавна. Чи одоо ачааны усан онгоц чи ямар том байх вэ те? Тэгээд энэ чинь бүгдийг нь ерөөсө гараар дамжуулдаг гэсэн. За тэгээд энэ чинь нарийн тоолж авах гэж их цаг авнаа бас. За ингээд өстой баларсан байдаг. За энэ асуудлыг бол нилээн одоо нэг ийм сонирхолтой судалгаа байд юм байна. SS Warrior гэдэг одоо нэг ийм усан онгоц байдаг. За тэр усан онгоцон дээр тавигдсан бүтээгдэхүүнүүдийг ингээд жагсаагаад үзсэн чинь араа хүнсний бүтээгдэхүүн бодит кейсийн тухай ярих юм бол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрийн бараа автомашин шуудан гэд нийтдээ 200 мянган тусдаа зүйл ачиж ирсэн. Хай. 200 мянган төрлийн бараа бүтээгдэхүүн нэг усан онгоцон дээр ачиж ирсэн байх. Төрлөн шүү дээ тий. Төрлөн. Тэгэхээр ширхэг нь биш байхгүй тий. Биш. Төрлөн. Тэгээд тийч чинь бүр ширхэг байсан ч 200 мянга чи. Одоо ингэдэг шүү дээ. Чи ингээд цүнхэн дотроос ингээд чи та нар нэг юм жижигэн цүнх өрдөг шүү дээ. Тэр жижигэн мөртлөө бас нэлээ их юм орчт юм билээ шүү дээ тий. Тэрэн дотор хэрвээ ингээд тий юу гэдэг карта ч юм уу нэг юм хийчвэл олохын тулд ингээд тэр чинь гаргадаг шүү дээ тий. Яг л тийм юм болно гэсэн. Асар тэр усан онгоцыг бүгдийг нь 10-оор нь хэрэгүүлнэ гэсэн. За нэг тийм үйл явдал болдог гэж. Өөр хэлбэр дүрстэй, өөр жинтэй, өөр одоо юуных нь эвдрэх гэмтэх одоо магадлал нь өөр. За ингээд энийг бүгдийг нь гар хөлөөр буулгахын тулд те ер нь бол яг ойролцоогоор яг тасралтгүй өглөөнөөс орой хүртэл ингээ 24 цагаар ажиллахад бүтэн 6 өдөр зарцуулсан байт юм байна. За Атлантын далайг бол ерөөсөө л одоо ингээ хүн бодол бүр асар их хүн буулгана штэ бас. Тэгээ Германд одоо очоод ачаага буулгахад эдөө иймэрхүү маягийн одоо зардал бол гарсан байт юм. За ингээд 1950 онтой бүгдээр золгож байгаа. За 1950 онд одоо Малколм Макл нь болохоор яасан бэ гэхээр автомашины одоо хэрэглээ эрчим өсөж исэн яг энэ цаг үед байсан хүн байхгүй юу. За ингээд зам дээгүүр байгаа машинуудын одоо тоо олширсан. За замын түгжрэл нэмэгдсэн. За тэгээд энэ дотор ачааны машинууд удаан явна гэдэг бол одоо аимшигтай юм болж гэлсэн. За энэ асуудлыг мань нөхөр бол ажиглаад ерөнхийдөө зөвхөн юу ачааны машинууд нэг биш ачааны машинтай болсон юм байна мань нөхөр. За тэгээд тэдний бүгдийг нь одоо зараад одоо бүх одоо ачааны машиныхаа бизнесийг бүрэн болоод усан онгоц судалдаж авсан гинэ. За. Тэгээд машин нөгөө нэг машины үнч нь үү? Тийм, машин унж явдаг нөгөө нэг ачааны машинаар ачаа зөөдөг байсан хүн маань
болоод одоо том ачааны машина усан онгоц одоо болгож өөрчилсөн байдаг. За ингээд мань нөхөр усан онгоцсон дээр одоо усан онгоцоо худалдаж авангуудаа усан онгоцоо бүрэн өөрчилсөн. За усан онгоцны нэг юм хийхэд ингээд зориулсан юм одоо юу гэдэг агуулах нь юм зүгээр л хувин шиг л юм багхгүй юу. Тэгээд дээрэс нь ингээ юмудаа давхарч хийсээр байгаад ингээ дээш өндөр болгоод тэгэл юмар бүтэгээл явдаг байсан цаг үе байхгүй юу. Тэгэнгүүт Малколм болохоор юу хийсэн бэ гэхээр ингээд ийм давцангууд хийж гисэн. За ингээд давцангууд дээр гагнаа одоо зүгээр л ийм болго аргаар штэ зүгээр гагнаасаар гагнаал ерөөсөө ийм давцангууд хийж гисэн. За тэнгүүтээ тавцсан хийнгүүтээ тэднэр дотроо ингээд төмөр ийм хайрцагнууд байрлуулж гисэн. За ингээд одоо ядаж нэг ийм номын тавир дээр юмнуудаа ингээд төмөр хайрцагт хийгээд тавихад ингээд нэг юм ингэцэгцтэй болдог доо. Арай л нэг айтах тийм болгосон юм байна эхлээд. Гэхдээ Малколмын хувьд одоо гол асуудал нь юу байсан бэ гэхээр бүх ус онгоц нэгдүгээр тийм байх хэрэгтэй болсон. Хоёрдугаарт тэр төмөр хайрцаг зөвхөн Малколмын ус онгоцонд л хэрэглэгдээдсэн. За тэгээд тэрийг тээвэрлэх одоо тэр төмөр хайрцагыг авч буулгах ажил нь өөрөө заавал карамаран гэсэн одоо тийм техникийн асуудал үүсэжсэн. За энээс нь болоод яг усан онгоцоо бол мань нөхөр бол Ideal X гэдэг өөрчилж исэн юм байна. Одоо та бидний мэдж байгаагаар бол одоо өнөө цагийн одоо шилдэг зохион бүтээгч болох одоо нэг Elon Musk шүү дээ. Elon Musk-ийн нэг компанийн нэр нь юу вэ? SpaceX шүү дээ, тийм. Нэг юм зохион бүтээдэг хүмүүс чинь нэг X гэдэг нэр өгд юм биш үү? X. Миний нэр чинь одоо нэг дундаа X дээ шүү дээ. X заяа. X заяа шүү дээ. За тэгээд мань нөхөр ер нь бол санаагаа ингэж хэрэгжүүлж явсаар гоод 1956 оны 4 сарын 6-нд энэ өдрийг бол яг түүхэнд нь үлдээсэн. Яасан бэ гэхээр мань нөхөр яг Ideal X гэдэг одоо энэ хөлөг онгоц маань Нью Жерсигийн Ньюарк бомтоос яг хөдөлсөн байдаг. За яг энэ хөдлөлтөө давцсан дээр 58 ширхэг контейнер байрлуулснараа хөдөлсөн. За энэ бол ерөөсөө тухайн үед хинч түүхийг өөрчилж ийн гэж ерөөсөө бодоогүй. За энэ бол ерөөсөө контейнерын тээврийн 90 үе байсан. За юу н гайхалтай байсан гэхээр өмнө ийм хэмжээний ачааг ачхад тоон тутамд хэдэн 100 Америк доллар зарцуулдаг байсан бол яг энэ контейнерын одоо загварыг ашигласнаар энэ зардал арсар их хэмжээгээр буурсан. За Малколм нэг зүйлийг ойлгосон. За ер нь контейнерыг одоо байгаа системд нь тохируулах биш, харин бүх системийг контейнер тохируулах хэрэгтэй байна гэж ойлгосон. За одоо байгаа системд нь би контейнер яаж жижигрүүлэх үү ч гэдэм үү те. Эсвэл одоо юу гэдгийг бүргийн болгох уу гэж бодох биш. Харин контейнераа стандарт болгоод контейнертай харьцаж байгаа бусад бүх юмыг стандарт болгочих гэж бодсон. За ингээд усан онгоц, ачааны машин, галт тэрэг, кран, бомб тэгээд бүгдийг нь контейнертай ер нь нийцүүлэх ёстой юм байна гэдэг ийм бодол мань нөхөрт адын санаа төрсөн. За гэхдээ нэг асуудал байсан. Нэг том асуудал. Тэрний юу байсан бэ гэвэл контейнеруудыг тухайн үед ийм дээврэн дээдлэн задгаа мадгаа байсан учраас одоо контейнеруудыг дээр нь давхарлах ямарч боломжгүй байсан. Тийм байна. Тийм учраас ийм тавир шиг юмн дээр тавих ч гэдэг юм уу те. Энэ нь өөрөө айгүй төвөгтэй байдал үүсгэжсэн л да. За ингээд мань нөхөр ер нь бол Kit Tantingler гэж одоо нэг хүнтэй танилцсан байдаг. За Kit Tantingler гэдэг энэ хүн болохоор зохион бүтээгч хүн юм байна. За ингээд энэ хүнтэй одоо ингээд яг нөхцөл байдал хуваалцсан. За ингээд би бол одоо ийм хүсэл мөрөөдөлтэй. Ингээд тээвэрлэлийг одоо их багасгамаар байна, хөнгөн болгомоор байна, аж ахуй цаг хурдан болгомоор байна, аюулгүй болгомоор байна. Тэгээд эн чинь далаа дээр явж байгаад бороо шороо орно шүү дээ. Эний чинь бас битүү байлгамаар байна гэд хэлсэн. За тэгсэн чинь яг тэр инженер Kit Tantingler гэж энэ хүн бол Малколмын энэ санаанаас урган гаргаж ирсэн одоо энэ одоо санааг нь яг бодит ажил хэрэг болгосон нь юу гэвэл одоогийн өнөөдрийн бидний хэрэглэдэг контейнер. За контейнерын стандартыг мань нөхөр тогтоосон. Контейнерын стандартыг одоо мань нөхөр тогтоосон. Яаж хийсэн бэ гэвэл Tantingler контейнерын буланд байрлах тусгай ган холбогчдыг зохион бүтээсэн. За контейнерын 8 бууланд тус бүр нэг жижиг тусгай ган холбогч байхаар. За тэгээд контейнерын 4 булангийг ингээ харах юм бол дөрүүлэн дээр нь 4 юм нүхүйдэг. За тэр нүхээрээ ингээд эдгээр хоорондоо ингээд зүгээр дээрээс нь тавихад углагдаа. Түрүү найруулагч харуулж ирсэн шүү дээ. Дээрээс нь ингээд углагдж байгаа контейнерийн яг үнэ бичлэг харуулсан. Тэрийг хэлээд байгаа. Яг энэний анхны санааг мань нөхөр гаргасан.
За тэгээд ерөөсө чи хятадд үйлдвэрлэнэ үү? За энийг за бүгд жоохон явж байгаа явъя зөө. Би яг нэг сюрприз задлах гээд байна. Хай. Хятадаас надад юм захиалаад айдэрсэн юм шүүстэй. Би тэг ойлгох юм шүүстэй. Каран заяо. Тэр нүхүүдээр ингэж одоо нэг дэгээгээ гогдоод дээшээ өргөчнө. Зөв. Тэгэнгүүтээ нэг контейнер дээр нөгөөх дээр нь ингээд тавихад караны өргөсөн тэр нүхэнд дээд контейнерын доотлын суур нь углагдчихна. Эвлүүлдэг тоглоом шиг, лего шиг гэсэн. За ингээд углагдаад ингээд дээшээ яваад авах учраас энийг нэг дээр нь нөгөөдгийг давхарж болно. За дээрэс нь контейнерын бүтц нь үндсэн арааман дээрээ тогтдог. Тийм учраас контейнерын ханаасаа биш арааман зузаан байдаг учраас контейнерыг дээр нь давхарж болдгоор одоо зохион бүтээсэн байдаг. За ингээд контейнерын ханыг харах юм бол контейнерын ханы босоо ийм одоо нугаларсан хэлбэртэй байдаг шүү дээ. Ийм босоо ийм хэлбэр байдаг. Яг ийм хавтгаа бол биш байдаг. Ийм босоо. Энэ нь өөрөө нэг найдвартай бүрэн бүтэн одоо юу гэдэг юм даах чадварыг нэмэгдүүлж байгаа гинэ. За. Энэ бол бас хамаатай. Тэгэхээр нэг инженер чинь энэ бүгдийг одоо бодож олсон байх нь шүү дээ, тий. Одоо түрүүний тэр төгжигддэг системийг нь twist lock гэж нэрлэдэг юм байна. Twist lock. Ингээд тавих үед энэ өөрөө автоматар төгжигдээд хажуу тийшээ гулсаж унахгүй, хөлбөрж унахгүй тэгсэн мөртлөө дээрэс нь өргөхөөр энэ яах нь буг гэж ток гэж тайлагдчихна шүү дээ. Тий. Тэгэхээр оруулан төгжин бас эргүүлэн төгжин ингээд орноо гарнаа л юм биш үү? Тий. За тэгээд дээрэс нь хараа контейнерын хаалгыг яаж онгодыг заяа мэдэх үү? Ер нь санаж байна уу? Зүгээр л ингэж онгоолох. Юугийн төгжин үү? Төгжигийн тий. Тас гэл. Тий. Төгжинд чи яг анзаараагүй юм байна л да. Би нэг амар контейнертэй ойр ингэ холбоотой. Ирсэн юм ил хэрэгэлдэг гэх тий. Контейнераас гарч ирсэн юм ил хэрэгэлдэг шүү дээ. Контейнерын төгжин юм байхгүй юу? Нөгөө одоо бид нар чинь одоо гаражта төгжин хийвэл дунд нь нэг юм цүү хийгээл дунд нь ингээд төгжээ гээл ингэчдэг шүү дээ. Нэг болох. Контейнерын төгжээний одоо энэ twist lock гэдэг систем нь өөрөө айгүй юм шинэлэг санаа байсан. Дээр доороо контейнерын их биетэй контейнерын хаалгыг ийм төгжээгээр яаж төгжүүлэх юм бэ? Ийм гол ийм төмөр байгаа заяа. Босоо. Контейнераа аваад ирэх байсан шүү дээ. Харин харуулах үйч те. Ийм босоо төмөр байгаа заяа. Хаалгыг нь давсан ийм хоёр төмөр нэг ийм төмөр байгаа. Хоёр дээд доод үзүүр дээр ийм шүдтэй. За. Тэр шүдэнд контейнерын их бие дээр байрлаж байгаа тэр хоногнд ингэж шууд углагдана эхлээд. Тэгэнгүүт тэр том төмрийг нь ийм гонцгой төмрийг чинь би ингээ эргүүлэхийн тулд надад хүч хэрэгтэй шүү дээ. Тэр нь наашаага ийм бариултай зөө. Тэр одоо хоёр дахь зурган дээр нь ч байна да. Одоо нэг л харуулчих. Одоо энэ дээр харагдана. Энэ түгжээний санаа нь өөрөө инженерийн асар том шийдэл юм байна. За одоо энэ харж байна уу? За энэ тэр босоо том одоо энэ босоо төмөр шүү дээ. За энэ босоо төмрийг би хөндлөнгөөр ингээ эргүүлэх ёстой. Одоо юу гэх юм бэ? Хөндлөнгөөр гэж хэлэхгүй л дээ. Одоо за ер нь эргүүлэх юм байна. Эргүүлэх ёстой. Тэгэнгүүт надад энэ эргүүлэхийн тулд ийм бариул хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт энэ бариулаар нь эргүүлэнгүүт тэр дээд доод хоёр түгжээ нь ороод одоо энэ харуулж байгаа энэ хэсэгт түрүүнийхээ барьсан бариулыг хийгээд түгжиж чинь. Тэгэл болоо. Ганцхан түгжээгээр бүр бүтэн хоёр том ийм одоо түгжээг түгжиж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр ингээ контейнерын одоо түрүүний нэг хувилчин тэр шүү дээ. Хажууд нь харагдаж байгаа. Тэр дээр доороогоо тэр шүдийг харж байна уу? За наад шүд чинь өөрөө цаанаага их биен дээр байгаа энэ арай. Энтэй холбоо. Энэ соёотой холбогдоод түгжигдчихдэг. Углагдаад. Энэ шүдэн соёотойгоо холбогдоод. Энэ шүдний талаар ямар сайн ярьж байна. Тий, ер нь бол шүдний тухай их сайн ярьж шүү. Тэгээд тэр доотлын шүднүүдийг нь харуулж штэ. Соёонуудыг нь харуулж байна. За одоо ингээд хамгийн чухал одоо Малкольмын хүсээд мөрөөдөөд исэн чухал зүйл нь юу байсан бэ гэвэл энэ бүгдийг стандарт болгосон. Ерөөсө Малкольмын хамгийн чухал хийж чадсан юм нь ямар нэгэн компани энийг хийх бүрэн эрхийг нь Малкольм олгосон. Зүгээр төсөөлтөө чи энэ дэлхийг өөрчилсөн, дэлхийн хүн төрлөختөн энээс өөр ямар ч гаргалгаагүй нэг ийм юмыг чи зохион бүтээсэн гэж бодъё. Тий. Патент нь чам дээр байдаг. Гэхдээ чи энэ патентийг бүгдэд нээлттэй өгсөн зүгээр шууд. Ямар өгөөмөр юм бэ? Сонирн байгаа үстэй. Ингэснээс нь болоод контейнерын энэ үйлдвэрлэлд ямар нэгэн одоо тийм цензур байхгүй юу байхгүй тий. Одоо би жишээлбэл байхгүй. Тий, би Малкольмд одоо контейнер бүтээлээ гэхэд би Малкольмд одоо юуныг юу гэдэм бэ одоо санааных нь хувийн төлөө би мөнгө төлөх шаардлагагүй. Би зүгээр л патентийг нь би шууд л үйлдвэрлүүлж болно гэсэн үг. Тэгэхээр чи Хятадд үйлдвэрлэнэ үү? Түрүүний минь хэлэх гэсэн чинь Хятадд үйлдвэрлэнэ үү? Солонгост үйлдвэрлэнэ үү? Америкт үйлдвэрлэнэ үү? Ямар ч хамаагүй. Ямар загвараар гэл ингээл хийхнэ штэ тий. Зөвхөн энэ стандартыг л дагахад болно.
Энэ стандарт нь 20 Хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь нэг юм асуудал үүссэн юм байлээ бас нэг. Ямар асуудал үүссэн гэхээр Малкольмын анхны санаа нь бол яг нэг том ачааны машин дээр ачих 40 футийн юм урт одоо 40 тонны контейнер гэж бид нар ярьд юм да. За тэр том контейнерыг одоо үйлдвэрлэсэн байдаг. За энэ ачааны машин дээр яг ачихад хажуу тийшгээ илүү гарахгүй, хоошоогоо илүү гарахгүй ийм одоо яг таарсан хэмжээгээр. За энэ яг богооны бас нэг одоо ачихад одоо айгүй цохимжит хэмжээ. За тэгээ усан онгоцон дээр яг хэдийг ингэж ачихад ингээд эвлүүлдэг шоошиг таарах уу гэдгээр ингэж тооцоосон хамгийн цохимжит хэмжээ юм. Маш нарийн тооцоолтойгоор гаргасан юмыг нь л одоо ашиглаад байгаа гэсэн үг байна шүү дээ, тий. Нэмэлт яг загвар дээр нэмэлт байж болох юм байна. Янз янзын загвар гаргаж болох юм байна. Гэхдээ яг ийм загварч бишээ одоо өнгө мөнгөөр л гаргаж байна. Тий, одоо өнгө мөнгө л гэсэн үг байхгүй. Тэрнээс биш өөр ямар нэгэн байдлаар засаж сайжруулах юм байхгүй. Хамгийн төгсөөрөө хийгдсэн юм байна шүү дээ. Хамгийн боломжит хамгийн гоёор. За яг энэс илүү хувилбар байж болох ч идэж одоо энэ бол ингээд хэцүү болсон. Яг тэгэхээр энэ бүр дэлхийг ингээд хамарцсан зүйл байхгүй юу? Бүгд дэлхий энэ стандартыг одоо бүгд дагдаг. За тэгсэн чинь нэг хүмүүс жоохон маргаан хийж гисэн. Маргаан ч яг гомдол байсан юу гэхээр бид нар заримдаа ингээд тийм том юм тээвэрлэх шаардлагагүй. 40 тонны контейнер дүүрэх шаардлагагүй тий шүү дээ. Би жижиг юм зөөмөр гингүүд баг тонн 20 тонны контейнерууд гаргаж ирсэн. Яг талаар нь. Энэ чинь ингээд дураар нь бас ингээд багасгах бас болохгүй шүү дээ. Яг тэгэхээр нөгөө нэг хэмжээ дамжаага бодож шүү дээ. Нөгөө нэг энэ хоёрын чинь хооронд нь баланс нь таарах хэрэгтэй. Чи бүтнээр нь тавихгүй маа гэхэд талаар л тавьдаг үл. 3-ны 1-ээр нь тавьж болохгүй. Тэгэх юм бол нөгөө талаа нөгөө эвлүүлдэг шооны дутуу хэсэг үлдчихнэ. Тий, тэгээд дээрээс хүндийн жинчин бас ингээд нөлөөлнө шүү дээ, тий. Ваа, би бүр орцоо. Чи бүр яг одоо ойлно шүү. За. Би яг орцоо. Тэгээ нэг түгжээний системүүд нь бас энэ дээрээ яг цогцоод бас ингэж хуваарлагдсан. За 40 тонны контейнерын голд нь дахиад 2 түгжээ байх жишээтэй тий. 20 тонны контейнерыг 50-гууд яг тэр дундлынхаа түгжээн дээр яг таардаг. Ингээд яг лего тоглоом гэсэн үг. За ингээд та нар бодох юм бол бомбтууд дээр очиж харах юм бол ингээд контейнеруудыг хідэн 10-аар ингээд давхарлаад ингээд игнүүлээд ингээд тавьсан байдаг. За ингээд энэ бүгдийг хийсэн. За тэгтээ манай контейнер ингээд одоо бүх юм сайхан цэцгэлсэн юм бол биш. Одоо харамсалтай нь одоо нэг яг энэ контейнерын хөгжлийн дотор юм болгоны ар дандаа нэг юм хар түүх бас хамт явд юм бэ. Сүүдэр нь гэх юм уу да гүгий. Одоо нөгөөх нь. Тий, одоо ойлно шүү зэ. Тэгээ юу болсон бэ гэхээр нөгөө нэг бомбт дээр ажилладаг байсан хэдэн 10 хүмүүс шууд ажилг болсон. Шууд хэдэн 100-аараа. Яагаад гэхээр ингэсэн түрүүн би хэлсэн шүү дээ. Машин техник байхад л болох гэдэг шүү дээ. Тий. Асар их одоо зарлаг гардаг байсан. За 1 тонн ачааг ачихын тулд $6 зарцуулдаг байсан бол одоо бүр центээр зарцуулдаг байсан. Зөвхөн центээр. Ерөөсө ганц ингээд өргөөл гогдоол тавиал болоо. Ингээд энэ дотор хэдэн тонн ачигдчихдаг шууд нэг контейнер дотор. Тийм шүү дээ. Тэгэхэд нэг одоо хүний одоо цалин байлан шууд ингээд эндээс хасагдчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт ачаалдаг хурд мурд бүх талаасаа эдийн засгийн хувьд ингээд би бүр тооцоолыг гаргаж үзлээ. Тэгсэн чинь энэ чинь араа бүр ийм 97% юу гэж байна? Ашигтай байсан гэж байна. 97%-аар зардлаа хэмнэсэн гинэ. Бүр ингээд би $100 зарцуулдаг байсан одоо тээврийнхаа хөлсөнд би $3 зарцуулнаа л гэсэн. Йоо. Тэгэхээр одоо над дээр ирдэг байсан энэ аяг кофег би нэг аяг кофег 30-40 мянгаар одоо юу гэдэг нь за 100 мянгаар уудаг байсан бол би нэг аяг кофег 100 мянгаар уудаг байсан гэж бодъё л да. За тийм амар байсан бол би уухгүй л дээ. 100 мянгаар уудаг байсан бол би нэг ерөөсө 3 мянгаар уух боломжийг л олгосон гэсэн үг байхгүй. Ерөөсө зөвхөн тээврээс. За тэгээд ингээд одоо бөө маргаан бас. За энээс болж та асар их юм ард туулсан. Малкольмын яг энэ бизнес санаа. За ингэж явсаар байгаад дэлхийг одоо яа харахгүй эзлэхээс өөр аргагүй бас. За ингээд зөвхөн усан онгоц өөрчлөгдөж зогсоогүй. Зөвхөн ачааны машин өөрчлөгдөөгүй. Зөвхөн богоон өөрчлөгдөөгүй. За ингээд бомбтууд өөрчлөгдсөн. За кранууд байрлуулсан. За одоо манай монголчууд бол одоо ямар нэг усан бомб байхгүй бид нар дандаа богооноор бүх юм авдаг. Ялангуяа Улаанбаатар хотод маа нэг 2 том бомб байна. Нэг нь болохоор яг юун дээр байгаа Material Olympics гэдэг юм. Material Olympics-ийн бомб гэдэг байгаа. Нөгөөх нь болохоор Abneta гэдэг. За би нэрийг марч. Энэ товчилсан үгний нийлбэр юм билэ. Тэр нь болохоор яг энэ төмөр замынхаа дагуу цаахан талд байгаа. За энэ 2 бомб дээр ерөөс манайх контейнер ингээ буулгадаг. Том юм крантай байдаг. Тэгэхээр энэ краны системийг нэвтрүүлэх хэрэгтэй болсон бомбтуудад. За ингэснээр ерөөсө хэдэн 100 мянган контейнеруудыг дэлхийд даяар тараах одоо маш хямдханаар зэвэрлэх одоо энэ эдийн засгийн
одоо боломжийг өөрчилснөөрөө энэ хүн яасан байх нь дэлхийг өөрчилсөн байх нь шүү. Тийм байна. Одоо ерөөсө бид нар Японоос ингээ машин тэрэг авахд ерөөсө контейнер л хий. Тийм штэ. Ерөөсө хаанаас ч юу ч авсан. Давхарлаж махварлаад яаж яан занзаар л идэм бэлээ. Одоо ингээ контейнер хийснээс хулгай гарахаа болсон. Тийм байна. За ингээд гимтгэ болсон. 10 хон минь ашгүй бүтнээрээ ирэх. 10 хон ядаж игсөөрөө ирнэ те. Нэг нь өглөө гэж бодоход те. Контейнер дотроо. За яг хоныг явуулахгүй л байгаа л да контейнерээр те. Бүтэж өглөө гэж бодох. Бүтэж өглөө гэж бодоход нэг 9 нь бол ирнэ. За ингээд алга болох гимтик мэмтик гэдэг энэ бүх асуудлууд бүгд ингээ алга болсон. За ингээд аюулгүй ачаа тэрвэрлж байгаа юм байна шүү дээ. Яг энэний одоо нэг сул тал байгаа. Сул тал биш юм аа. Одоо би нөгөө энийг бэлдэж яхад л одоо ингээд Аптема билүү гэж байна. Аптема шүү дээ. Аптема. Ингэж байгаа. Нөгөө сул талуудын тухай ингээд дурдж байгаа. 2021 оны 3 сарын 23-нд за нөгөө нэг энэ газар чинь заяа. За. Сүвэцийн сувг дээр нэг том одоо аюул болсон юу вэ гэвэл Evergreen гэдэг асар том хөлөг онгоц 23 мянган ширхэг одоо контейнер ачсан усан онгоц гатсан байдаг. Яаж байгаа? Яаж байгаа гэдэг чи үгсэг юм. Хаана гатчих байгаа? Гол дээр. Сүвэцийн сувг. Нөгөөдх дээр. Сүвэцийн сувгийг чинь хүн гэж ухаж гаргасан учраас тэрийг ингэж замбраагүй өргөн гаргах боломжгүй. Техникийн чадамжинд тааруулаад ийм нэг усан онгоц ингээл яваал өнгөрөх хэмжээтэй те. Ингээ хоёр усан онгоц зөрөх хэмжээтэй байсан. Тэгсэн чинь энэ Evergreen гэдэг бол бүр үлэмж том усан онгоц байхгүй юу? Чаасаа. Бүр асар том байшингаас. Тэгээ яасан? Тэгээд энэ усан онгоц гацснаас бол буцсан гэж байхгүй. Тэгээ яасан? Энэ ерөөсө хараа энэ Evergreen чигээрээ л явна гэдэг ажилтай. Өөр юу ч байхгүй. Өөр юу ч хийж чадахгүй энэ онгоц. Тэгээ яасан? Тэгээ гацаад энэ дотор заяа. Энэ гацнаас бол сүвэцэн сувгаар одоо дэлхийн хамгийн их одоо юм явж идгээ гэд би нөгөө ярьжээс санаж байна те. Энэ сувгийг гацааж одоо хэдэн өдөр гацаасан байдаг. За энэс бол зөвхөн Evergreen гацаад Evergreen дээр байсан 23 мянган контейнер л асуудалд ороогүй. Биш шүү дээ. Ард нь хойноос нь явж байгаа. Үүсгэсэн байж тээ. Одоо хүнээр бол одоо энэ тархинд байдаг энэ хялгсан судас чинь хамгийн нарийнхан судсууд шүү дээ. Одоо дэлхийд байдаг одоо энэ судсыг одоо бид нар тооцоолж үзэх юм бол сүүцийн сувг бол хамгийн нарийнхан сувг. Судас бүдүрчээд юу? Одоо сувгчээд байна шүү дээ, тий. Хүний судас бүдүрхөр юу болох вэ? Харван. Шууд хүн чад ийн үстэй. Дэлхий чадыг шахсан. Би яг орччихээ өнөөдөр. Одоо тэр яг наачи юу шүү. Өнөөдөр Эркагийн яриад бүрэнхээр орч. За ингээд анхны одоо би чамд одоо сонирхолтой харьцуулт харуулъя. 1956 онд Ideal X буюу анхны контейнер тээвэрлэлтийн усан онгоц, Малкольмын усан онгоц 58 ширхэг контейнер тээвэрлээд бөөн баяр болж байсан. Тухайн үедээ бүр шинжилэлт хийжсэн. Одоо Evergreen хэдийг атсан гэсэн 23 мянган контейнер атсан. Яах вэ? Энд чи хараа. Одоо энд чи нэг юм асуудал байна. Яагаад энэ тээврийн зардал асар буурсан асуудалтай юм бэ гэхээр нөгөө нэг Азад байдаг, Хятадд байдаг хүний мүлжлэг, ажлын хөдөлмөрийн мүлжлэг гэдэг юм чинь бүр гаарсан. Нөө хувцснууд хитрхи үнгүүдж эхэлсэн. Тийм учраас нэг подволкийг би 5,000-аар авах боломжтой. 10,000-ын пүүз байдаг болсон тий. 10,000-д 3 ширхэг пүүз байдаг болсон. Энэ бол ерөөсө цэвэр хөдөлмөрийн мүлжлэг гинэ. Нэг хүн өдрийн $1 3,000 төгрөгийн цалин аваад ингээд битүү орчинд ингээд өдөр шөнөгүй ажилдаг ийм одоо үйлдвэрүүд Хятадд хитэн мянгаараа нэгдсэн. За ингээд энэ ажил дээр хийж байж байгаад үхдэг ийм тохиолдлууд асар их байдаг. За ингээд энэ дэлхий чинь өөрөө бас нэг хогондоо дарагдчих гэсэн. Асар их хог бий болсон. Яг тэгэхээр нөгөө нэг тээвэрлэлт нь баг үнгүй шахах болчоор бүх юу ч хамаагүй илгээдэг болсон. Хог захиалж эхэлсэн юм шиг. Тийм. Үнтэй байхад хүн яах нь вэ? Нэг л их захиалахгүй шүү дээ. Юу захиалах юм бэ? Миний подволк одоо тий копинаас үрд гарах гэдэг шүү дээ. Би шууд гарна 100,000-аар би ай кофе уул уухаа болно шүү дээ. Одоо тэгвэл 3,000 кофе гэх юм бол аваад хог мог бүх муухай 100 кофег нь хүртэл аваад ирнэ би. Тэгээ шилж мэлээ алгуу шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр кофеийн тусанд орох нь. Тийм. Дэлхийн нэг болж байгаа нь гоё юм шиг боловч тээвэрлэлт хямдхан болсон нь одоо өнөөдрийн бидний амьдралд бас ийм сөрөг нөлөө одоо экологид маань бас жоохон тийм онцгүй ийм үр дүн үзүүлээд байгаа гэж одоо хүмүүс ярьд юм байна. Үзээд байгаа юм байна. Үзээд байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ нь одоо сөрөг тал нь л болох юм уу да. За тэгээд контейнер ер нь бол ингэдэг болсон. Зөвхөн контейнер тээвэрлэлтэндээ одоо ашиглагдахаас илүү контейнер гэдэг энэ аимшигтай энэ одоо төхөөрөмж гэх юм уу юу гэх юм бэ одоо инженерийн шийдэл маань насаа барсан ч гэсэн өргөн хэрэглээнд үргэлжлүүлэн хэрэглэгддэг гинэ.
Яаж хэрэглэгддэг вэ гэвэл манай Мизүү та нарт харуулж ирсэн да. Контейнер хаусууд бий болсон. За контейнер одоо айгүй их байгаа штэ. Тий. Сүүлийн үед бол туслангийн байшингуудаа яг контейнераар хийдэг ийм баг мод бас гарчаад байгаа штэ. харин тий. Энэ бол тасаг байгаа үстэй. Яаж бариад байгаа хгүй тий. Гэтэ энэ уг нь яг амны орон сууцнд хэр тохиромжтой агаар сэлгэлт болон бусад зүйл тэд нар Агаар хийдэг сэлгэлт хийчин. Хийдэг. Контейнераас юуг нь ашигладаг вэ гэхээр тэр нөгөө нэг бүтцийг ашиглаж байгаа. Ааха. Тэр нөгөө нэг тулгуурууд нь Загваруу гэдгийг нь л ашиглаад. тулгуурууд нь өөрсдөө найдвартай байхгүй юу? Аа. Маш зузаан төмрөөр хийсэн байдаг учраас дээр нь хэдийгч давхарлахад ер нь бол Ваа. Гулцаахгүй. Гоё штэ. тэг ингээд контейнеруудыг бөөрөөр нь залгаад хооронд нь гагнаад цоолоод агааржуултыг хийгээд те яг контейнер дотор ороод унтна гэж бол байхгүй шүү дээ. Тийм штэ. Тий. Тэгэхээр хараа Монгол шиг газар бол одоо контейнераараа үнцэн араамаа босгоод гадуур 4 сарын өмнө зүгээр л зарчмаар. ийм контейнер байсан. Одоо 4 сарын дараа бол ийм болчлаа гэдэг үзүүлж байгаа юм байна штэ. Тий. Энэ харалта супер өгөөч. Тийм байна. Тэгээ өөрөө засаж янзлаад. Ваа. Тэгэхээр хараа гоё байна. контейнер гэдэг энэ аимшигтай. Одоо гэх юм уу? Дэлхийн түүхийг өөрчилж чадсан. Ер нь бидний ингээд дараа дэлхийн түүхийг өөрчилсөн сонин түүхүүд гэвэл бидний нүдэнд нэг анзаарагдаагүй зүйлсүүд бол байд юм биш. Одоо контейнерс жишээ авахд те. Тийм байна. Тэгэхээр дэлхийн одоо нийт ажлыг нугалж байгаа мөртлөө хэний ч одоо бид нар Малколм бүтээсэн гэдэг аль бодохгүй шүү дээ бид Тийм нар. байна. Microsoft-ыг бид нар Bill Gates бүтээсэн гэдэг бүгд мэдчихэж байгаа дэлхийд даяараа. Харин Малколмын энэ санаа нь нэг гоё юм. Би яг сайн мэдээлэлээ хуваалцаж явах дотроо хэллээ шүү дээ. Юуныга патентын эрхийг өөрөө өмчлөөгүй. Зүгээр ингээ Ил хин өгсөн дуртай нь гэдэг. ашиглаж болно. Ил өгсөн гэдэг нь зөвөөсөө Малколм ямар одоо супер genius байсан бэ те. Ухааны хүн байсан бэ гэдэг нь харагдав. Тэр нөгөө нэг гацсан чи яасан юм? Харин сүүцээ сууг штэ. Гүг биш. Хэд хоног гацсан юм чинь. А тэгтээ гараа явцсан. Гарсан. Гаргана штэ. Одоо гаргахаас өөр арга байхгүй. Ашгууд. Үгүй нэр энийг гаргахаас өөр арга байхгүй. Дэлблээт ч болтгоо. Ямар хэцүү. Яг тэгэхээр энэ асар том ус онгоц чинь өөрөө бөглөж байгаа учраас хажуугаар нь ус онгоц зөрөх боломжгүй болчихж байгаа. Яасан бэ гэхээр энэ багсгаж ч болохооргүй штэ. Яг багсгсан сүултээ. Яаж нөгөө нэг хуурай замаар том карамаараа ойртож очоод ингээд зөөж мөгөөд ачаануудын ихлэд авсан. Ажил бол болж байгаа Хүн ажил. Бараг хідэн нэг 7 молоо олгосон. биш артлын ид бол бүр зүгээр ёо Дуусна, дайтай юм бүдүү юм байж яах гэж юм нарийн юмор чихтим ихтий ингээд бөө юм болсон юм. Маш олон эрдэмтэд бол энэ авраг том evergreen митийн энэ мега ус онгоцуудыг бол одоо ер нь бол буруу гэж одоо үзэж байгаа юм байна. Яг утгагүй гэж үзэж байгаа. Тэгээ эдгээр чинь ийм 23 мянган шиг контейнер аччихаар ус руугаа ингээд бас нэлээд гүн ордын байна л да. Живдийн байна л да. Ер нь бол хүнд ачаатай л яваад байна гэсэн. Талаар нь ингээ баг ус явж Тэр бүрүүсэн дээр гэр аччихаар яваад яваад гэдэг тийм. Тэр хэсэг. Тэнгүүт тэр араа сүүзэн суугаар ингээ явахаар чи тэр чи хүний ухсан газар учраас бүр тийм амар гүнзгий бол биш байх нь шүү дээ. Тийм байна. Тэнгүүт тэр чин доошоо ингээ дарагдангууд тэр сүүзэн сууг бас их сонирхолтой. Тэрийг дахиад ярих гэдэг байгаа байхгүй билээ. Evergreen тэр дундуур явангууд сүүзэн суугийн ус ингээ хальдаг гэж. Хай. Халиад ингээд цохих хэмжээнээс өндөр болонгууд тэрийг нь ингэж хадгалахын тулд сүүзэн суугийг бас өөрөөр ингэж бодож хийсэн байсан байт юм бэл. За ингээд манайхан контейнер байлаа. Маш сонирхолтой мэдээлэл хүргэсэн Эркада баярлалаа. Би ирсэн комментуудыг энэ хүргэе л да. За ирсэн комментууд Эркэста өнгөтөр ярьж өгч яана л гэж. Яаста баярлалаа. 10 тооныгч гэж бас байдаг гэж шүү. Одоо бол тийм байж Одоо магадгүй бол янз янз л байгаах тий. За тэгээд меншн давтахнууд явахаас гадна Blue Sky-ийн баруун талд байдаг кофе шоп контейнераар баригдсан байдгаа гэж. Тийм шүү дээ. Тэр чинь нөгөө нэг Jack's Coffee шүү дээ. Ганж авхлангийн Jack's Coffee контейнераар баригдсан. Тэрнийх гэхдээ ямар нэгэн дулаалга малаалга ер нь хэр исэн бол доо. Жохон хүүтэн л байгаад байт. За энэ мэтчлэн ер нь контейнер хүний амьдралд маш олон зүйлүүдийг ингэж нээж өгсөн байна. Тэр тусмаа ингэж олон хүний хоолыг булаасан шүү. тийм байна. Олон хүний хоолыг ч булаасан юм байна хөөх юм. Маш олон түүнээс илүү олон хүний одоо хоолнд нь нэмэр болсон ч гэх юм уу те. Иймэрхүү зүйлүүдийг бол бүтээсэн юм байна. Яа харахгүй зохион бүтээсэн хүн нь нээлттэй тавьж өгсөн дэлхийг өөрчлөх хэмжээний BT. Энэ өгүүлбэрийг хэлэх хэрэгтэй байна. Контейнер бол тийм гайхалтай харагддаг güç. Тийм. Одоо инженерийн гайхалтай шийдэл. Дэлхийг өөрчилсөн зүйл бол робот биш, химэл оюун ухаанч биш, сансрын технологич биш, зүгээр л нэг төмөр хайрцаг байсан. Тэгэхээр хараа та өөрийгөө зүгээр л төмөр хайрцаг гэж боддог бол таач дэлхийг өөрчилж байгаа шүү. Аа. Баярлалаа та бүхэнд.
Баярлалаа төмөр хайрцгаа. Ингээд өнөөдрийн түүхэнд болон маань энэ хүрээд өндөрлөж байна. Харин яг одоо зүрхэн давлгаанд нэгдэх цаг болсон байна. Дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсын өнцөг болон бүрээс гэр бүлийн радио Улаанбаатарын өглөөгөө сонсож байгаа сонсогчд маань яг одоо уцаа гаргаж ирээд бидэнд зүрхээ хайр нэргүй илгээгээрээ ингэснээрээ бид 7 хоногийн төгсгөлд бидэндээ хамт байдагт баярлалаа гэд нэг сонсогчдоо бэлэг өгж байгаа. Энэ 7 хоногийн бэлэг гэвэл бид бүр уран сайхны киноноос нь илүү анимашн ч юм уу те хүүхдүүдтэйгээ хамт үзэхэд тохиромжтой гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой хүүхэлдэйн киноны 3 сонголтыг өгж байгаа. Би наа хүүхэлдэйн кино гэж хэлэхээр Эрик шоолоод байгаа л да. Тий, Spider-Man-ыг одоо хүүхэлдэйн кино англид оруулаад байгаа. Айгуу сонир. Spider-Man, Minion, за нөгөөх нь болохоор тоглоомын түүх 5 гэсэн эдгээр 3 киноноос сонголтоо хийгээд гэр бүлээрээ үзэх 3 гишүүн нь үзэх. Тэгээд 3 гишүүнтэй ч яж болно. Эсвэл 3 хүүхдэд ч явуулсан болсон шүү дээ. Хүүхдээ найзуудтай нь явуулдаг ч юм уу те. Ямар ч гэсэн 3 тасалбар өгнө. Эсвэл 2 ганц бие найзаа дагуулаад танилцуулж болно. Өөрөө хамт яваад. Тэгээ хамгийн гол нь энэ 3 тасалбараа та өөрийнх нь цаг завтаа өдрөө гуруулаа явуулчих юм шүү. Ч юм уу те тааруулж болно. Хамгийн гол нь бас нөгөө VIP үзүүлбэр 4DX өөр хаана аль бол юу алин ч гэсэн бид нар пледийг нь танд авч өгнө. Харин та зөвхөн үзэх өдрөө үзэх цагаа л бэлтгэхэд хангалттай гэсэн үг. Ингээд яг одоо зүрхэн давлгаа явсан шүү. Зүрхэн давлгаа. Хап. Яг хап гэсэн. Улаанбаатарын өглөө шоуны нэвтрүүлэг үргэлжилж байна. Хэсэг хугацааны дараа эргээд болцгаая. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдэх Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд энд дурсагдлаа. Түүх энд. Надад нэг гой шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. Биш наа ч одоо easy болсон шүү дээ. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. 3W 1045 цагийн минь вебсайтаар www.3w.zig 1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээр нэвтрүүлгээ сонсох боломжтой. Мөн 104.5 84.5 долгион дээр яг энэ цаг мөчид та Улаанбаатарын өглөөг сонсож байна. Харин үзхийг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр Facebook дээр бичээд хайгаарай. Дүрстэйгээр танд Улаанбаатарын өглөө хүрч байгаа шүү. Өнөөдрийн 2 дахь бүлэн болвол до ре ми гэсэн болон танд хүрэхэд бэлэн болсон байгаа. До ре ми. Энэ өнөөдрийн до ре ми маш сонирхолтой сэдвийн хүрээнд гарчгийн хүрээнд бид өнөөдрийн дууг бэлтгэн хүргэж байгаа. Анх удаа нэвтрүүлгээ сонсож байгаа, анх удаа энэ болон сонсож байгаа бол танд бяцхан тайлбар хий. Тэрний юу гэхээр яг одоо нэвтрүүлгээ сонсож байгаа бид хамтдаа нэгэн сэдвийн хүрээнд тэр ингээд нөө шүлгүүд явуулдаг байгаа. Мэдрэмжүүдийг агуулсан. Одоо жишээл өмнө бид аавын тухай, ээжийн тухай, ах эгчийн тухай, хүү охины тухай, хайр сэтгэлийн тухай, өнгөрсөн басарсан хайрын тухай, эмэрлийн тухай гэл янз янзын дуунууд бол ингээд хийжсэн. Үгүй эмэрлийн тухай дуу хийсэн юм уу? Хийсэн шүү дээ. Энэ дууны үгийг нь манай сонсогчид өөрсдөө бүтээдгээ гэсэн үг. Тэгэхээр танд сэдв өгөн тэр сэдвийн хүрээнд ботогдож байгаа зүйлээ бидэнд бичиж илгээнэ гэсэн үг. Харин аяыг нь бид аль бие усны зөвшөөрөлтөөр худалдаж авсан технологи буюу AI-аараа аяыг нь хийдэг байгаа. Ингээд нийтдээ бид нэгэн дууг Монгол улсын болон дэлхийн хамгийн отгоо уран бүтээлийг үлгэдэж авдаг. Энэ дуугаа мэдээж урын сандаа хадгалагдсан үлддэг байгаа. Ингээд өнөөдрийн сэдвийг хэлье. Өнөөдрийн сэдв их сонир сэдв. Хэлхөө. За харин тийм ээ. Юу гэж яаж хэлэх юм гэсэн. Хэлчихё. Хэлнэ шүү дээ одоо. Өнөөдрийн сэдвийг хүмүүс ингээд яг юм хумнаас нь хараад ингээд тэр сэдв биш дээ гэж бодох. Үгүй. Бит хоёр өөрчилсөн. Юм хумнаас нь хараад гин. Өөр эдний ихэр санагддаг байна. Өнөөдөр бид сонсогч та бүхнийхээ дундаас нэгэн сонсогчийнхаа онлоод сонсогчийнхаа одоо нэрийг нь онлоод
Тэгээ тэр сонсогч маань мэдээж л Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байсан учраас бус нь бол мэдж байгаа штэ. Тэр хүнд зориулсан дууг бид хийх гэж байгаа гэсэн үг шүү заяа. Тий. Өөрийн мэдлийн дуутай болох гэж байна гэсэн үг. Тэг нэгсэн. Одоо нөгөө нэг наран салангууд нөхрөн дуу хийж өгөөд бөөм болж ирсэнтэй ижилхэн. Сонсогч та дуутай болох гэж байна. Өнөөдрийн харин дууны эзэн гэвэл хэн болоо? Харин тий. Бид нэр сая бас яриад авлаа л да. Өнөөдөр орж ирснээс нь хийнэ гэдэг байгаа шүү дээ. Өнөөдөр орж ирсэн хүнээр нь хийсэн зүгээр. Хамгийн идэвхтэй байгаагаас нь хий гэж ирсэн бохгүй юу? Тий. Тэгээд тэгсэн чинь хамгийн түрүүнд комент бичсэн ятам сүрэн туяагаараа дуу хийхээр боллоо. Гинэ. За ингээд Улаанбаатарын өглөөг сонсож байгаа сонсогч маань мэдээж манай сонсогч ятам сүрэн туяа зориулсан гайхалтай мөртүүдийг илгээх байхаа гэж найдаж байна. Тэгээ. Би юу гинэ? Тийм ээ та. Туяагч зориулсан дууны шүлгүүдийг яг одоо авъя. Яг одоо шүлгүүдээ илгээгээрэй. Гайхамшигтай шүлгүүдийг харамгүй мөртүүдийг бидэнд илгээгээрэй. Бид яг одоо тухайн мөртүүдийг эвлүүлж агаад сайхан дуу бүтээх гэж байгаа гэсэн үг шүү. Заа юу. Нэг ихчийг л байх гинэ сайхан. Тэгээ туяагчийн дуу бүтээгдээд туяагчийн зургаар нь клип үүсээд тийм. Туяагч одоо ингэмээр байна. Та одоо идэвхтэй одоо доор юм бичмээр байна. Юу гэдэг айлын унган юм уу те дээрээ доороо мэдээлэл өгмөр байна. Бид нар бол яг өөрийн чинь тухай мэддэг мэдээллүүдээ одоо ямар ч сан явуулж л бай. Тий, ядам сүрэн ахын одоо дунд охин уу? Одоо том охин уу ч гэдэг юм аа те. Үгүй заавал тийм юм ямар байх шиг. Оруулна шүү дээ. Оруулах байдаг. Юу хэ? Том охин гэдэг бүр ингээл үү? Тий. Чин тэр дуучин сонирн байлаа шүү дээ. Охин гээл үг нэ юу гэсэн. Тэгээ шүү дээ. Хээчин манай дуунууд бүгд л тийм шүү дээ. За, ядам сүрэн туяагаар бид дуу хийх гэж байгаа шүү. Юу яа? Энэ дунд чи одоо Nokia-гийн мөртүүд бас их нилээн дүлгц хийж орж ирэх хэвээр. Цаадах чин ажилдаа орсоос уцаач гарах завгүй болоо юу та? Гинт ажил дарагдаад. За манайхан тэгэхээр яг одоо шүлгнүүдээ бидэнд харамгүй илгээгээрэй. За ингэж мингээл явуучих нь шүү дээ. Хамгийн түрүүнд бодогддог, хамгийн түрүүнд санаандтай нь орж ирж байгаа мөртүүдийг бидэнд илгээгээрэй гэсэн үг шүү. За дууны нэрийг нь би ингэж хийзээ. За юу хий? Туяа гэд нэр өгч. Наран туяа, гэрэл туяа. Юу ч үдин те. Нэг тийм үгнүүд орж болно шүү дээ. Тий. Чи миний ээх туяа гэдэг те. Бидний туяа. Юу гэдэг байгаа бидний ундаа гэх нөө те. Туяа нэртэй дууны шүлэг гэдэг заяа. За одоо тэгэхээр явна шүү. Ятам сүрэн туяа. Юу яриад байгаа юм бэ? Гуайн дунд охин туяаг. Яасан энийг мөртөнд оруулах гэдэг. Оруулна. Би оруулна шүү. Би энийг заавал оруулна. Тэгээ манайхан одоо яг бичиж байгаа. Одоо тийм ядам сүрэн туяагван дунд охин туяа. Ажанка ямар сонирхолтой юм бэ? Дараа нь надаар хийгээрэй гинэ. Тэгээ хайрхан байгаад байвал тэгээ бүгд магадгүй дуутай болчихжолно штэ. Яаж байсан гониглахгүй хүчрхэг туяа. Зөвхөн өөдөө Монголын. За чтэй туяа. Өөрчим туяа. Өглөөний бидний хүчтэй ямар туяа энэ гээд явах нь шүү дээ. Тийм бэ. Ингээд эхний дөрвөн мөрийн нэг туяа. Надад мөр орж ирэх гэж шүү. За ороор. Тэр хооронд чи юу яаж байгаараа бичиж байгаараа бас. Ер нь хүн ер нь жоохон байхгүй талдаа байгаад байгаа шүү. Гүй байгаа. Эн чин байгаа байхгүй. Хамгийн гол нь бодож байгаа байхгүй юу? Өмнө нь бол ямар ерөнхийд нь агаад байсан шүү. Одоо бүр хүн рүү чиглээд байгаа учраас туяагч мэдээлэл өгөөрэй. Дээрээ доороо хэдэн ах ихчтэй. За тэгээд тэр ямар хоббитой вэ те? Буудгаж бэлэн байгаа штэ манай туяагч. Туяагчийн профайл нь буу харьцан, ангийн буу харьцан зургтай байсан байхгүй юу? Тэрнээс нь яагаад чи би нэг сан буудуулчихгүйдэг аагаад идэв. Одоо энэ хараа алтан чимэг сүхээ бол одоо туяагчийн тухай гоё өгнүүд бичмээр байгаа байхгүй. Бичиж байгаа. Бичин шүү. Энд чинь хамгийн гол нь ингээд бичих хэрэгтэй болж байгаа. Ховд нутгийн охин туяа. Ховд нутгийн охин туяа. Ховд нутгийн охин туяа. Мөнхөө өглөөний мэндэ Дора ми болон хурч байна. Дора ми болон гар бид өнөөдөр ядам сүрэн туяад зориулан дуу бүтээх гэж байгаа. Тэгэхээр үгээ бидэнд илгээгээрээ ядам сүрэн туяатай өчнөө олон таарлаж ирсэн юм. Тэгэхээр ядам сүрэн туяагт хамгийн түрүүнд бодогдож байгаа, мэдрэгдэж байгаа тэр хүнийг юу гэж төсөөлж байгаа тэр гоё мөртүүдийг дунд нас шингээгээд өгөөрэй. Тэгээ манайхан бол бичиж байгаа ах гэж найж. Миний сая бичижсэний нэг мөрийг нь аваа ичлаа.
энэ туяагч бас ийм заяа. Хүүхэд насаа ер нь бол ховдтой өнгөрүүлсэн байт юм байлээ. Өөрийнх нь хэлж байгаагаар. За тэр ховд нутгийн нөгөө нэг гол үйдэг штэ. Ямар гол үлээ нөгөө бүгд гараад цусдаг. Нөгөө нэг их гой гол үйдэг штэ. За тэр гол молын ирэг дээр их тоглож моголж өссөн гэд ярьж ясныг би бол мартаагүй байна. Тэгэхээр туяагчийн тийм мөр орвол гоё юм байна. За тэгээд туяагч бас юу яана? Хөөе. Эцэг хийн зөвлөлийн хүн гişүн дарга марган мөн үгүй юу сайн мэдэхгүй байна. За тэгээд өөр юу байна? Юу чи хэлээч өөй. Би яг ингэ чинь хүнээ бодож байгаад бичих гэхдээ нэгэн бодох хэрэгтэй байгаа байхгүй. Хажуугаар нэрк ингээ юм яриад хахаар айгүй хэцүү юм. За хайжгаарай. За нэг насны дурс. За энэ ч гоё коммент орж ирсэн. Тий эдгээр одоо ингээ бичиж орж ирж байгаа байхгүй. За нэг насны дурсамжийн нандин чимэн итгэл сэтгэл инээмсэглэл дүүрэн чимэнэ гэж. За тэнгуут Алианкагийн комментаас орж ирж байна. Өглөөний нартай хамт туяатайгаа ур ухаанаа уралдуулж аривын их туршлага судалж өглөө бүрийн минь өдөр бүрийн эрүүл юм аа гэсэн байна. За эрүүл юм аа тий эрүүл. Ховдын зэрэг сум гэж шүү. Үзэгсэлэнт хөөрхөн туяа үргэлж мөнхийн гэрэлтэх туяа гинэ. За юу энэ хооронд За би Алианкагийнхыг би монголоор бичээд тий. Би ингээ бодмоор байгаа байхгүй ярка. Тийм болохоор би ингэмээр байна. Найруулагчийг өмнө нь бидний доороми булан дээр бас нэг бүтээгдэжсэн нэг дуунаас бас тавьчаасаа гэж хүсэж байна. Тэр хооронд би бас ингээ бичмээр байгаа байхгүй. Айгу тий. За одоо харъя. Алин явах уу? Чи тэр юула ямаар л гэлөө. Тэр чи сонсё л доо. Игчийн тухай дуу, ахын тухай дуу чинь бас гоё юмсэн мэт. Уушиг ах чинь гоё юмсэн шүү дээ. Тий. Тэр гоё байсан. Уушиг ах. За байж байгаа би энэ нэг Алианкагийн нэг коммент байж байгаараа бишээ. Бид хоёрыг байж ах хооронд найруулагч маань бидний Доремигийн хүрээнд зохиож байсан, мэдээ сонсогчтойгоо хамт бүтээж байсан уушиг ах хэмээх дууг хамтдаа хүлээн авч сонсъё. Ushega. Гудамжин дусун атман нэгэн нэрийг дурдахад хөндлөн атгаж нөмөртөн бахтахад айдас үгүй тавшиг өргөн сэтгэлтэй хүн уушиг түшигтэй ах минь архумэд харагдавч дотроо агуу нөмөртэй дулаан хүн ах минь чи миний удар тал минь түшиг тулгуур авин үгүй тавшиг босон амьдрал гэрэл асаасан тэрэл хүн ах минь чи миний нар алсаас чигүүлдэг гэрэл чимээгүй хайрлдагч гэдэг та миний хамгийн том хүч юм шүү хатуу хантаг юм шиг хэрнээ хамгийн зөөлөн сэтгэлтэн та холоос харж хайрладаг хизээч хэлдэггүй нэгэ андуудын дундум гөлөгч харимын дадаг ах ачааны хүндийг үрсэн чалсын бодолдоо бат зогсдог бахтаат мөн явсан чөнөөдөр батар болсон бависэн сахалтай төрхөндөн бахархал мен ногдэн ах минь чи миний нөмөр нөлөг та оли нөмөр дулаан гэдэг үнэн би танаас мэдэрсэн өссөн гудамжны атаман өнөөдөр миний бахархал ухааны хүн миний ах урт миний артал Яа, гоё доо шүү. Гоё доо. За, заягийн хороод ирсэн. Ахын дуу сонсноо ихчид шүлэг зохиогоод сая үгээр аллаа. За чи тэр алтан чимэг сүхөгийн комментиг уншаач. За одоо комментүүдийг дахиад ирсэн комментүүдийг хүргэе заяа. Эн чин ингээд туяагч өөрөө бас бичиж. Хаач хамаагүй хонно хадаас ч хамаагүй дэрлэн. Юу ч хамаагүй идэж юугаар ч аялж чадна би гинэ. Тэр өнөө ихч нэрээ аваа явдсан билээ. Ховдын тарвас контейнерээр дүүрэн гинэ.
Алинкагийн комент орж ирж. Би тэрийг оруулсан шүү дээ. За алтан ч юм үсгүй. Намаг их сэтгэлээр дүүрэн алаг нүдэн найз минь намартаа нэгнийгээ сансан нандин сайхан дурсамж дүүрэн миний найз туяа гэсэн байна. Оо янзын. Дахиад нэмээд бичээрэй гэж. За араас нь үргэлжлүүлээд өглөөний нарны анхны туяа өхөөртөм сайхан инээмсэглэх туяа өөрийн цолмон гэрэлцэн орчлонд үрд нэг л зангаараа гэрэлтэх туяа. Оо nice. Эн чинь би тийм бэ. Наад ч гоё болсон байна. Чи нэр яг ухаан хайж битсэн мэдэгдэж шүү. айгу хэцүү байсан ахын дуу сонсоод тэгээ дараа энэ туяаг чинь тэр алаг нүдэн мүднийг оруулмаар юм биш үү? тийм аа. Нэр амар шүү энэ туяаг чинь алаг нүд алдсан шүү нэрээ. Энэ алаг нүд амар. Очоод уулзахаар нүд рүү очих гээд айгүй хэцүү. живж өгчих гээд байгаа юм чи тийч. Тэгээд юм хум зархаар ингээ айгу бизнес нь ингээ сайн явдсан биш. Туяаг чи ингэн заяа. Би айж байгаа. Нэг бол амар явна, нэг бол явахгүй. Нүднээс нь хаагаад хүн юм авахгүй шүү. Энэ арай би ингээд ороод уулзж байгаа. Туяаг чи нэг бас нэг онцлог байна. Хүнд ингэж айгүй ингэж анхаарч сонсдог. Хүнд ингэж одоо ингэж тий яг ингэж сонсно. Би нэг орж ичээд ингээ хүнтэй юм яриа сууж байхаар нь саад болоод яах вэ гэж бодоод бас нүдэнд нь харагдчихъя гэж бодоод нөгөө хүнийх нь ардуур ингээ очиод зогсдог байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүнтэйг ингээ яг ингээ суудаг юм чи ингээ яриад. Тэгээ би бүр хүн ингээ яг анхаардаг. Нөгөө дэлгүүр ингээ юу гэдгийг ингээ байнгын хүн орж морж яадаг болохоор нэг анхаардаг үл юм байлээ л дээ баг. Ингээл яг ингээ нөгөө ярьж байгаа хүндээ л анхаарал ингээ сууж идэм бэл. Тэгээ ингээ алаг нүдтэй. Тий. Тэгээ би гараа ингэсэн чинь намайг ингээ анзаараад надтай ингээ ярьж байгаа байхгүй. Гэхдээ надтай ярихтаа яасан гэж бас босч ирээд яг над руу ингээ хараад ингээ тий. Гэтэ Дүрлгээр алаг нүдээ тий. Эртгийн ярьж байгаагаар бодох юм бол би бол ядамсан туяагаас хайж. Аа шүү. Айж явсан дээр. За сэдв бүрийг алдна гэж гонж, нэвтрүүлгийн алгасна гэж гонж, туяагийн үг хурц, туяагийн тарвас тас. Энийг яах вэ? Би энийг шивээд байгаа байхгүй амар хэцүү. Алинкагаас нэг иймэрхүү үг гарна шүү. Сэдв бүрийг алдна. За чи дараах нь уушчаа. За Алинк хичиг гинэ уучлаарай нарийн сайн танихгүй болохоор туяа хичиг бичих гэж бүр инээд боллоо гинэ. Туяа хич гэсэн чи Алинкагийн комент туяа хич гэдэг юм нийлүүлж уншиж байна. Гэтэ Алинкагийн яг юунууд мөртүүд нь айгу гоё орж ирж байгаа байхгүй. Гоё орж ирж байна. Ёг гэж орж. Нөгөө бидний л мэддэг туяа штэ тий. Тийм штэ. Бидний мэддэг туяа ахгүй. Туяагийн үг хурц. Бичнэ гэж их залгана гэж гонж те. Тий. Тий. Залгана гэж гонж гэж оруулах хэрэгтэй юм биш үү? Нэвтрүүлэг рүүгээ залгана. Нэвтрүүлэг рүүгээ штэ те. Лэг рүүгээ залгана гэж гонж. Гонж гэчлээ шүү би. Тэгэхгүй бол нөгөө нэг юун дээр жоохон буруу уншаад идэм билээ. Гонж гэдгээр нь оруулах юм уу ганцаар нь. Туяагийн үг хурц. Бас юу яах гээд байна юу? Туяагийн тарвас тас. Би ч нөгөө нэг ерөөлч магтаалч хүн штэ. Тэгээд тэгэхээр чи яг ерөөл маань орж ирэх гээд ах юм. За. Болно. Ерөөл оруул. Одоо ерөөлөөр дуусгая хоёлаа. Ерөөлөөрөө? Nice болсон байна гэж штэ. Өө хүлээн зөвшөөрч цадах чинь. Юуг нь? Таалагдж байна гинэ. Хиний манай Алинкагийн комент. Алинкагийн комент гоё байсан. Тий. Туяагийн тарвас тас гэдэг. Туяаг чинь нэр тарвас марвас та яад юм бэ? Баян иддэм үү? Гэр мэрт чинь одоо дүүрэн байдаг уу? Тэр мэрийг мэдээл өгөөрэй. Бид нар одоо ховд гэхээр тарвас л удагдаад шүү. За ховдын шумууланд одоо тэсвэртэй тий. Тэр мэрийн бас орно. Шумууланд тэсвэртэй тарвас нь. Тарвас дүүрэн шумууланд тэсвэртэй өөр. Туяаг чи надад бэлэг явуулсан. Бэлэг явуулдаг туяаг тий. Бэлэг явуулдаг. Явуулдаг туяа. Хөөхтэй хүнд зориулж бичнэ гэдэг өмнө нь энэ бараг ингээд байгаагүйгээр ингээд төвлөрөх хэрэгтэй болж байна. Энэ бол анхных байхгүй. Яг хин нэгэн хүнд зориулж чинь гэдэг. Туяаг чигээ бас гондоочих байдаг. Ерөнхийд нь ингээд бид нар яг ахаагаа гэж бодохоор юу гэдгүү, их чигээ гэж бодохоор танд ямар мэдрэмж төрдгөө гэдэг ингээд хүн болго ингээд айгүй хурд ингээд бичээдсэн шүү дээ. Чамд туяа гэж хүн байна уу? Ойр чинь ерэн зүгээр ойрын орчимд чинь. Яаж тэ ядамсрын туяа. Үгүй туяа гэжээс өөр. Ядамсрын туяа шүү дээ. Тийм үү? Өөр байхгүй юм уу? Ядамсрын туяа. Миний мэддэг туяанууд нэг юм манад ядамсрын туяа гिचгэл нэг юм туяанууд байдیں۔ Тий. Тий нэг юм жоохон ирч хүчтэй цог залбаатай. Нэг намрын тарвастай 104.5-ынтайгаа уулзалдах юм уу? Хэсэг хідэн нөхөдтэй гинэ. За нэг юм оруулсан шүү. Намрын тарвас нь халигж байгаа юм байна л да гэж. Халигж байгаа юм байна. Би болохоор яг нэр мэрэл оролцуулчих гад ингээ бичээд байна л да.
Тэгэнгүүт одоо болохоор дахиад нэг би одоо нэг сүүлийн мөр заяа. За тэг сонсъё. За оноо таван шууш. Гүгү байж яа дахиад бичих гэж байгаа байхгүй юу? Чи ямар их бичтэй болно. Чи ярианда оролцооч. Тий. За байж. Олноо те зүгээр туяа гэдгүү штэ. Яг олноо алдарсан нэр нь бол ядамсрын туяа штэ те. Олноо туяа гэж алдаршсан. За гэд энийг нь бас оруулнаа. Ой тэр нэг юм юу шиг үг оруулчвал те ёо гэдэг шиг нэг тийм юм юу оруулмаар байна. Нэг юм зэв юм оруулмаар. Ой туяагч та энэ хооронд нь зүгээр суухгүй. Туяагч та нэг юм бодмоор байна. За миний мөртөө бас орсон шүү. Туяагч ямар жанраар та хийлгмээр байна гэдгийг сонгоорой. Ер нь бол цоглог л шүү. Тий, цоглог л байна. Рок, хип-хоп юу гэдэг те. Хип-хоп те. Ийм байна. Комментуудыг хүрч минийхээс эхэлж байна заяа. Нар шиг дулаахан дөрхтэй туяа, нарт хорвогийн нэгэн үзэгслэн туяа, ажил амьдралдаа дандаа маллааж, аз жаргалаар бэлхэж яваарэ. За барагтай гомдохгүй би баараагүй ярьсандаа би гинэ. Тарвас туяа болоо яах вэ? Ховдоос өөр юу гоё яадаг лээ гинэ. Ховдын шумуул. За дараагийнх нь ханих минийх бас энэ минийх шүү заяа. Пүү болоо ёо. Минийх л гэдэг. Ханийхаа хайранд бөмбөрсөн хачин ирэх бүсгүй хүүхдүүдэд хайраар үлгийдсэн хайр асгарсан ээж. Пүү наа чи өстө бидний мэдхгүй юм болж орж иж байна. За ямар вэ? За юу гэвдээ? Тэ ямар энэ шилний цаана байгаа тэр одоо баясагч мэгч орж ирээд ах шиг байх юм. Коммент бичээч энэ дуу зохиох гэж ах чи хайшин те. Энэ туяагчийг би ха гэж инээдэг гэж бодоод байгаа байхгүй. Хи бол биш манай. Хи бол биш шүү. Хи ха юу ха юу те. Ва ха юу те. Бас ва байж болох. Тэрнээс шүү бол биш шүү. Хи бол биш үстэй. Биш. Цоглол байвал около гинэ. Яа. Тэгснэ нэг худлаа кик гэж инээгээд байгаа шүү. Тоягч та кик гэж инехгүй нэр шүү. Инехгүй шүү. Тэр инээд өөр хүнтэй шүү. Тий. Ховдын шумуулч туяаг айлгахгүй, уул руу гараагүйч туяа айхгүй. Паяа. За вэж наатаж оруулаа шүү. Ховдын шумуул туяагаас юу лээ? Юу гчлээ? Ховдын шумуулч туяаг айлгахгүй, хотын баавгаач туяаг тавтахгүй. Тэр бид баавгааны видео хийсэн шүү. Буутаа байгаа юм ч те ихч буутаа байгаа юм чи. Хүү яг зөв тийм Ноёко туяагч зориулаад дуу зохиож байна. Бид одоо дууныхын шүлгийг авах хугацаа ердөө нэг 3-4 хором үлдсэн байгаа учраас гяс амжаад бидэнд шүлгээ Ноёкоос гяс бичээд байгаарай. Туяагч зориулсан дуу явж байгаа шүү. Тийм учраас Ноёкоос нэлээд олон уртын мөртүүд гарах байх гэж бодож байна. Дараагийнх нь Алтан чимэгс үхэ. Сансаар уулзгаад сайхан инээсээр уулздаг найз минь яг өнөөдөр уулзахаар болцсон янзын сайхан охин л туяа гинэ. Йоо энэ утга 100 алдаа охин л гэчлээ. Зүгээр охин гэж байж болдгүй юм уу? Ингэж нөө өөрийнхөө яг инээдэг битсэн байна. За, юу гэнэ хаана? Нэ. Ваа гэнэ. Нэ биш. Нэ. Ваагаар н оруулаа инээдэг гинэ. Доорноос Жундагийн Австралиас сонсож байгаа хүн хүртэл инээдийг мэдээд байна шүү дээ. Ваа гэж инээдэг. Сингапур шүү. Сингапур байдаг байгаа. За уучлаарай. Sorry. Би одоо дахиад дөрвөн мөрд бичгүй яах вэ? Чи болно уу? Би болох юм уу? Чи одоо даавар. Одоо би Ноёкогоос аваад болоо. Би ихтэй бүр бичмээр ингээд одоо яг ингээд онгод ороод ирлээ. Тий. Энэ онгод орох хугацааг нөгмөр юм байна тий. Тий. Онгод орох хугацаа. Та нар онгодоо гэж шууд эфирээ эхлэхдээ шууд өнөөдрийн сэдв тэр байна. Та нар онгодоо оруулж игээд. Тэгжэмээр юм уу? Тэгээ хайчмаар юм биш. Тэгмээр юм байна. Ер нь бол тэгмээр юм байна. Бодох гээд байгаа байхгүй. Бодох гээд юм байна. Тэр тусмаа хүн зориулна. Магадгүй бид 7 хоног болгон нэгэн хүн зориулахгүй байх л та. Гэхдээ яаж ч байсан бид нэг 2 7 хоногт 3 7 хоногт нэг удаа сонсогч та бүхнийхэн дундаас нэг хүнийг онцгойлон дуу бүтээхээр болсон байгаа шүү. Алтан чимгийн найз охин туяагч тхөө. Бусд нь бол туяа ихчгээд байгаа шүү дээ дандаа. Ганц одоо алтан чимэг гуайл одоо туяаг маань одоо охин тэргээд байгаа шүү дээ. Гуайч.
Өнөөдөр 10 жилийн хужир шиг хідэн хүүхдүүд уулзалтах гэж байгаа. Сайхан дуутай болоод очихнэ гинэ. Хээ гэдэг нь нутгийн аялга гэж ах шиг шүү. Тийм байна те. Танихгүй танил туяа минь гялалзаж гэлтгнаж өглөө бүр FM-дээ уулзах ерөөл дэвшүүлье гэж байна. За Найкагоос комент орж ирж байна. Туяа гэдэг нэртэйч төмний дундаас тодхон нэгэн чангахан дунд цойрайтаж цаваа инээд нь гэрэлтнэ гэсэн байна. За Найкагоос яг иймэрхүү комментууд орж ирэхээс шүү. Хаана явна? Өнгө нэмнэ, хинтээ уулзна, уран мөгн, хүчтэй дуу, халуун сэтгэл нь хүн бүхнийг өөртөө татна. Туяа минь та бол туяа, тодхон гэрэлтэх нэгэн од, ирч хүчээр дүүрэн хിവэрэ, эгэлгүй сайхан бүсгүй шүү гинэ. За энэмгээр дуусгах хөө комментиг. За яаж гараа. FM-дээ. Хоёлаа бас үгээ зэгцлэх хэрэгтэй байгаа юм чин. Ерөөл дэвшүүлээ. Гэхдээ маш гой мөртүүдээс орж ирж байна. Та нэг ингэж бичин гэж үнэхээр би бол бодоагүй. Би бол энэ фейлтчих болох гэж айж ирсэн шүү. Би болоод фейлтгүй гэдэгт нь итгэлтэй байсан шүү. Яагаад гэх юм бол Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлдэг ихэлсэн цагаасаа хойш бидний байнгын сонсогчтойгоо шинээр нэмэгдэж байгаа маш олон сонсогчид байгаа. Эдгээр сонсогчд маа бүгдээрээ дотроо цээжиндээ яруу наригчд юм байна гэдэг мэдрэмжийг аль үжи авсан байсан учраас одоо нэгнийхэн тухай дуу зохиох хэмжээний яруу наригчд болчих та нар. Болчих. Та нар аимшигтэй хүмүүс болчих. Бүр баараагүй болчих шүү. Тийм байна. Хээ тулгамдаад байна уу? Сэтгэл дотор гой зүйл их байна гэсэн байна. Алтан чимэг зөвхөн. Уг нь энэ хүний сэтгэл дотор дүүрэн баг каднер дүүрэн юм байна. Каднер дүүрэн юм байх хэрэгтэй тий. Тэр миний сонсомоор байна бас. Тэгээ одоо ингмээр байна. Сая одоо түүхэнд буланг сонсон бол алтан чимэг зөвхөн маань ингмээр байна. Одоо каднераараа юм зөөхлөр ч ингээл аваа ингээд сэтгэлээ уудлаад байна штэ. Алтан чимэг сүхээ маань нөө хүнээр зөөлгöd ах шиг байна штэ. Тэгэхээр жоох удаад ах шиг. Тэгэхээр одоо юу кантнер ажиллаулаа. Одоо контейнер баймаар байна тий. Одоо юм ер нь их амархан болсон гэдэг байгаа шүү. За айгүй гой юмнууд орж ирж. Одоо та нар боол давар. Одоо болцсон. Одоо явуулчих тий. Юусэн юугаа. Одоо шүлгээ нийлгээд тэгээд эдит хийлгээ явуулчихсан. За энэ одоо хараа би чамраа одоо явуулъя зэ. Шууд бэлэн босныг би ерөөсө шалахгүйгээр чамраа явуулчихсан. За. Шууд чамраа явуулчих. Чамраа явуулах юм уу? Групп рүү явуулах юм уу? За аль нь ч гэсэн яах вэ? Эсвэл ятан сүрэн туяа руу шууд явуулчих. За би хүн рүү шууд явуулаад та редакторлчих гээ явуулчих. Групп рүү явуулсан шүү. За ойлголоо. За нэг дууныхаа яасан уртий? Урт вэ тий. Хаваа уртий шүү. За дууныхаа жанрыг бидний хооронд эхлээд уншаад хай заяа. За ингээд бид туяа, ядам сүрэнгийн туяад зориулав гэдэг. Бүр дууны шүлгийг нь эхний хувилбараар нь сонсох гэж байгаа гэсэн үг шүү заяа. Гэр бүлийн радио 104.5-ын байнгын сонсогч ядам сүрэн туяадаа зориулж байна. Ядам сүрэнгуайн дунд охин туяа. Яачиж байсан гонихгүй хүчтэй туяа. Ховдын зэрэг сумын охин туяа. Хорвоогийн нэгэн нандан дурсамж туяа. Итгэл, сэтгэл, инээмсэглэл дүүрэн ижилгүй сайхан алаг нүдэн найз минь өглөөний нартай хамт туяатайгаа ур ухаанаа уралдуулж авна. Өглөөний нарны анхны туяа, өхөөр дүм сайхан инээмсэглэх туяа, үүрийн цолмон гэрэлтэх орчлонд үрд нэгэл зангаараа гэрэлтэх туяа. Туяа минь чи бол туяа, төмний дундаас тодхон нэгэн од, ирч хүчээр дүүрэн хിവэрэ эгэлгүй сайхан бүсгүй шүү. Аялах дуртай хаач хамаагүй хонож чадна. Хадаас чамаагүй дэрлээд унтаж чадна. Юу ч хамаагүй идээд юугаарч аялж чаднаа. Хаашаач явсан яах вэ гэд инээн гинэ дуун дээр нинэх юм уу? Над ганцлаа. Яа гинэ? Хаана вэ гинэ? Доош 2 дугаар адаг дээр явж байна. За ховдын тарвас хашаагаар дүүрэн. Ховдын шумуулч туяаг айлахгүй. Уул руу гараагүйч туй хайхгүй. Урдын адил инээгээд л явна гинэ. Хаач явсан яах вэ гэд инээн гэдэг чинь зөв штэ. Зөв юм уу? Тийм зөв шүү дээ. Цаадах чинь тэгж хэлж байгаа байхгүй юу? Хаач явсан яах вэ гэдэг хүн байхгүй юу? За. Намаг их сэтгэлээр дүүрэн алаг нүдэн найз минь намартаа нэгнийгээ сансан нандин сайхан дурсамжаар дүүрэн насны минь нэгэн сайхан найз минь ээ. Санан сансаар уулзахад сайхан инээсээр уулздаг найз минь яг өнөөдөр уулзахаар болсон янзын сайхан охин туяа минь ээ. Өглөөний нарны анхны туяа, өхөөр дүм сайхан инээмсэглэх туяа, үүрийн цолмон гэрэлтэх орчлонд үрд нэгэл зангаараа гэрэлтэх туяа, нар шиг дулаахан төрхтэй туяа, нарт хороогийн үзэгсэлэнд туяа, ажил амьдралдаа дандаа манлайлж, аз жаргалаар бэлхэж аваарай.
Сэдэв бүрийг алдна гэж гонж, нэвтрүүлгээ алгасна гэж гонж, нэвтрүүлэг рүүгээ залгана гэж гонж, нээрэл туяагийн үг хурц. Туяагийн үг хурц, туяагийн тарвас тас бэлэг явуулдаг сайхан сэтгэлтэй тэгээд бас инээдэн тасрахгүй. Барагтаа гомдохгүй би. Баараггүй ярьсандаа би. Ха ха ха, ва ха ха, ха ха ха, ха ха ха. Энэ юу оруулсан? Тэ наа чи нэг юу штэ. Туяатай байхад инээд дуусахгүй. Ханыхан хайранд бөмбөрсөн хачин ирэх бүсгүй туяа, хүүхдүүдэд хайраар үлгээтсэн, хайр асгарсан ээж туяа, гэр бүлдээ нар шиг дулаахан гэгээ нэмсэн сайхан бүсгүй, хаанч явсан өнгө нэмдэг, хинтээч болцсон урам өгдгөө. Алтан чимгийн найз охин туяа, танихгүй танилхан туяа, гэлтгэнэж өглөө бүр FM-дээ уулзахын өрөөл дэвшүүлээ. Өглөө бүрийн минд чи, өдөр бүрийн өрөөл минь чи, ариун их туршлаг ухаанаа хуваалцсан амьдралын минь нандан найз минь чи гэсэн байна. За тэгээд дахиад байгаа юм байна. За явуулчихгүй энэ арай уртаа эсвэл тэгээд дуусах идэх үү? Йоо энэ одоо юу болчих вэ? За яа нэг нэ одоо хит дээр явж чи. Сүүлчийн дахилт гэдгийн өмнөхийг нь авчээ. Гэтэ сүүлчийн хэсгийг нь бас уншаад өгчээ заяа зүгээр. За явж байгаа. Сүүлчийн дахилт нь над харагдахгүй байгаа юм. Аль ямар үгээр эхэлж байна? Туяа гэдэг нэртэй төмний дундаас тодхон нэг ингээд. За тэрнээс хойш нь арилгачих уу? Тэрнээс тийм хойшоо арилгачих заяа. Амьдралын минь найз минь чи гэдэг хүртэл байлгана гэсэн үг. За тэгээ үргэлжлэлийг нь би ихтэй уншаад өгчээ. За. Туяа гэдэг нэртэйч төмний дундаас тодхон нэгэн чангахан дуун цойратаж цаваа инээдэн гэрэлтнэ. Хаан яман өнгө нэмэн энэ хинийх ноких сүлд орж ирж байгаа юм шүү дээ. Одоо баларсан. Одоо хасаа ичлээ. Хаан яван өнгө нэмэн хинтээ уулзна уран богн хүчтэй дуу халуун сэтгэл нь хүн бүхнийг өөртөө татнаа. Өглөөний нарны анхны туяа, өхөөрдөм сайхан инээмсэглэх туяа, үүрийн цолмон шиг гэрэлцээр үрт мөнхөд гэрэлтээрээ ядам сүрэн туяа, ялдамхан нэртэй хүчтэй бүсгүү. Ажил амьдралдаа манлайлж, аз жаргалаар дүүр яваарай. Туяа минь, тодхон гэрэлтэх нэгэн од, найзын минь сэтгэлд үрдүлдэх. За, сүүлийнх нь хажуу. Найзын минь сэтгэлд үрдүлдэх нандин сайхан туяа гэсэн байна. За яс. Гой. Ийм урт шүү дээ. Анх удаа Доремигийн дуун дээр уншлаа. Тэглээ. Одоо аваа урт энэ одоо явуулдсан бол яваад байх үү? Яваал ах юм бэ үү? Тий, эртхэн шиг зогсоосондоо баг баярлчлаа одоо. Баг тийм байна хөө. Гэтэ хаан явна өнгө нэмнэ гэдгийг оруулмаар байна гэдэг энэ дууны эзэн чи өөрөө бичээд штэ. Одоо яана одоо? Нэн тэрийг нь гэс оруулвал яаж ийна? Цаг уг нь байгаа юм чи. Хаан явна өнгө нэмнэ. Тийм. Одоо яана одоо? Тэр яаж оруулах вэ? Нэмээд нэг оруулах гад нэг үзтээ. Тийм үү. За үзье та тий. За тийм. Нөө үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг эзнийхэн хүсэлтээр бас энэ мөрийг нь нэмэхгүй бол болохгүй шүү дээ. Тийм үү. Тий. Өө ямар халаа юм бэ. За тэгээд дууга бүтээхэд бэлэн болно гэсэн үг. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045 цагийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл Гэр бүлийн радио 104.5-гийн Facebook дээр бичээд кириллээр бичээд хаагаарай. Тэгвэл дүрстэйгээр яг одоо нэвтрүүлэг танд хүрч байгаа. Нэвтрүүлэг маань өдөр болгон 2 болонтойгоор хүрдэг. Шинээр сонсож байгаа сонсогчдод дахин танилцуулахад 7 хоногийн ажлын 5 өдөр 7:15-аас 8:45 минутын хооронд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань хөтлөгч Эрка Заяа хоёрын хөтөлбөрөөр найруулагч Мизугийн найруулгаар мэдээж сонсогч таны баг бүрэлдэхүүнээр хамтарснаар бүтдэг байгаа. Өдөр болгон 2 болон за нийтдээ 7 хоногийн турш 10 болон цоошин болонгууд танд хүрдэг. Харин өнөөдрийн болонгууд гэвэл түүхийн болон Дореми болон хүрч байна. Яг одоогийн Дореми болонгаар бидний байнгын сонсогч Ядам сүрэн туяадаа зориулсан хамтын хүчээр дуу бүтээж байгаа юм шүү. Ингээд энэ дууны бүтээл бол манай дуу янзлж байгаа Эрка явуулж л ах шиг байна. Яг явуулж байна би. Тийм болгож л байх шиг бэ шүү. Тий, би яг одоо юу явуулах гэж. Яг оруулах гэж шүү. Тийм, яг оруулах гэж байна л гэж. Яг л оруулж байна. Энэ дууг хамтдаа. Эхний дуу нь болохоор юу шүү? Тэр доотлын мөрүүд нь байхгүйгээр явуулчих. Үгүй эхний дууг нь биш зүгээр доотлын мөрүүдийн байгаагаар нэг л сонсохгүй бол цаг маань хүрхгүй шүү. Баггүй шүү. Тэр нь гараагүй шүү тэгвэл. Тэр зүгээр сонсч л байл да тэгвэл энийг. Тэр дуу сонсч л байхгүй. Яа их юм шүү. Одоо нөгөө тэр нөгөөсө болоогүй уншиж байна.
Тэгээ бид энэ дуу бүтэн гэдэг чинь тийм амархан юм биш заяа. Яг энэ булангаар бид юуг мэдэж авдаг вэ гэхээр дуу бүтэн гэдэг тийм амар зүйл биш. Дууг зохиож байгаа, үгийг нь зохиож байгаа, аяыг нь зохиож байгаа. За тэгээ дууны найруулгыг хийж байгаа, дуучин гэдэг ингээд маш олон зүйлүүдийн бүтээлээр дуу төрдөг шүү. Гэтэ энэ бол яг нөгөө шоу нэвтрүүлгийн хүрээнд бидний хамтын бүтээлээр AIR хийж байгаа дуу гэсэн үг. За ингээд сонсоод үзье гэлс. Нэгний дууг нь. Гэтэ дараагийнх нь болж байгаа юм уу? Дараагийнх нь уншчихл шүү дээ. Яг одоо уншчих. Цаг маань тулгай байх гэдэг. Процесс тэр нь угаасаа яг энэ дууг сонс дуусаад бэлэн болно заяа. Яана. Тийм тэгэхээр амжихгүй тэрийг цааш амжихгүй заяа. Үгүй наадхан шууд явуулах хэрэгтэй. Энийг нөө? Тий. Тэгвэл дуусах төхөөд ирэхээр болно энэ угаасаа. Жоо 2 минут хүлээч тэгвэл. Бүр тийм удаа юм уу? Мэдхгүй одоо тэгхэл үлгүүд энэ ч одоо чинь дуу штэ. Тоо бүтэж штэ. Энэ уушч чинь хавдлаг бол хар. Чи ямар дуу бүтэж штэ чи. Айгу завгүй ажил. Чин сэтгэлээсээ бүтээж байгаа уран бүтээл болол урт настаа байдсан байлээ гэдгийг би түүхийн булангаар бодсон ингээл мэргээр мэдрэл байгаа шүү. Надад чи би харин болчихно гэж мэдээч юм аа. Тэр юутай хамтдаа энэ хэцүү юм биш үү? 4 минутын дуу шүү. За явал чи юуш одоо яг 4 минут үлдчихэж байгаа чам. Юу ярьтаа бэ? 4 минутын дуу шүү. Явуулаа чи энэ юм чи ямар хайш. Туяаг чи нэг яа тийм хүн. Явуулж штэ хөө чи. Тэгээд байж л та чи энэ ямар. Энэ Найкогоос олж байгаа байхгүй оройд ч орж ирсэн Найкогоос олж байгаа юм. Хамаг юм уу? Хамаг юм Найкогоос болсон байна. Туяа минь гэдэг нь ч тэ дуу болсон юм биш үү? Хоёр дахь нь. За хоёр дахь нь. За яг явуулж байна. За найруулагч аа. Ингээд бид хамтдаа Доремигийн өнөөдрийн булангаар Туяада зориулсан Туяа минь дууг сонсоход бэлэн болсон байна. Найкогоос болсон шүү тэр одоо удаж. Ингээд хамтдаа уран бүтээлийг хүлээн авч сонсцгаая. Фейлдэх боломжгүй дуугаа. Ороко орол юм уу? Найруулагч битэрийн чихвчиг чангасыг. Хүүгээр дуулсан юм уу? Ай бүр тас. Ямар Эрч хүчээр дүүрэн хിവэрэ Эггүй сайхан бусгүй шүү Айлах дуртай хаач хамаагүй хондож чадна Хатаач хамаагүй тэр дутаж чадна Юу хамаагүй идэж юугаар ажиллаж чадна Хашааж явсан яах вэ гэдэг энэ Ховдын тарус хашаагаар дүүрэн ховдын шумууч туяаг айлгахгүй Ол руу гараагүйч туяа айлахгүй Үрдэ ядис динэгэтэл явна Намар кирсэтилэр дүүрна лигнүүдэн найзмэ Намар та нэгнэгэ сансан Нандын сайхан дурсам жар дүүрэн Нас нэми нэгэн сайхан найзмэ Сано самсар олцахын сайхан Сайхан инэсэр олцдаг найзмэн Яг өнөөдөр олцар болцсон Янды сайхан нөхөн туяа бэ Инэмсэг туяа хамаг цус хөрч. Туяа гэдэг шүү. Яа! Ясванисар дуулчихжээ. Үзэгсэн туяа. Эч туя Томахан Хачсан мөнгөндик хинтэж утсан орамдаг Автач бэгнай зохан туя Гүйтэнэс танилхан туя Гэртхан тулё борэфиндэ Уцхайорол дэвшуе Өгдө борэн бэнмэнче Өгдөр борэн юрол мэнче Агнэх туршқа ухана хуватсан Андэлэмэн андэн найцмэн
Нэр цусгороо дарт гэсэн. Энд дэс цасгаа болж ээ. Гэрүүл радио 104.5 Улаанбаатарын өглөө шоуны нэвтрүүлэг Доороми булангаар бидний байнгын сонсогч Ядам Сүрэн Туяада зориулаад энэхүү уран бүтээлийг бүтээлээ. Бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Маргаашийн 7 цаг 15 минутаас уулзлаа. Түр баяртай. Радиогийн 1-р студид Эрка Заяа, найруулагч Мизу ажиллаа. Маргааш уулзлаа. Түр баяртай. Урайгаа илцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэлээ. Баярлалаа. Инээс гоё шүү дээ. Энэ үт шүү дээ. Инээс гоё. Ой, энэ гоё юм бэ нас. Ой, тоёг чи та хэд дуутай болоод байгаа юм бэ? Одоо дөрөв дуутай болсон шүү. Энэ гоё. Чи бол туя томны дондаас тодхон нэг нод За bye guys. Игэлгүй сайхан бүсгүй шүү Айлах дуртай хачамаагүй хона чадна Хадаач хамаагүй тэглээд онгад чадна Юу ч хамаагүй идэт югаар чаялза чадна Хаша чадсан яах бигэдэт инне Ховдын каравас хашаагаар дүүрэн Ховдын шумулц туя гайлгахгүй Ол руугараагүй туя айхгүй Урдан авилинэ гибэл явна Дөрөвэний нарны ахны туя Охортам сайхан инэм сэглэх туя Урин тудан бомбэрэлтэй хочтон Урдуна зангара гэрэлтэй туя Дөрөвэний нарны ахны туя Охортам сайхан инэм сэглэх туя Урин тудан бомбэрэлтэй хочтон Урдуна зангара гэрэлтэй туя Намайг их сэтгэлээр дүүрэн алан нүттэн Найсны намар та нэгийг сансан Намдын сайхан дурсан гадуурын Насны миннигэн сайхан найсмэн Санан сансар олзахад сайхан Сайхан инэсэр олздэгэн найсмэн Яг өнөөдөр олзаар болцсон Янзын сайхан нохын туя мен Дөрөвэний нарны ахны туя Охортам сайхан инэм сэглэх туя Урин тудан бомбэрэлтэй хочтон Урдын зангара гэрэлтэй туя Дөрөвэний нарны ахны туя Охортам сайхан инэм сэглэх туя Урин тудан бомбэрэлтэй хочтон Урдын зангара гэрэлтэй туя Өгдөөний нарны ахны туя Охортам сайхан инэм сэглэх туя Урин цолмон гэрэлтэй хочтон Нэг л зангара гэрэлтэй туя Чи бодлахан түрхтэй туя Нард хорбогийн үзэгчлэн туя Ажиламдалда дандаман лайлч шаргаар билхаж яваарай Сэтг бүрийг алдан гэж гонч Нэвтрүүлээ агинсан гэж гонч Нэвтрүүлэг үгээ захна гэж гонч Нэрэл туягийн үг хурц Туягийн үг хурц Туягийн тарвас тас билэг явуулдаг сайхан сэтгэлтэй Тэгээд басын эвэн тас үгүй Барагтай гондохгүй Yes. Бүсгүй туя Хүүхдүүдээ хайраа үлгийцэн Хайраас гарсан ээж туя Ирбүлдээ нашиг дуслахан Гигэнэмсэн сайхан бүсгүй Ханаж авсан өнгөн нэмдэг Хинтэй чулцсан ура мөгдөг Гонч Найзохын туя Тэнгх чиг тэнэв тэнэрхэн туя Гонч Энэ дооны нэрийг гонж болгож өөрчлөе. Тийм ээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио